За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн амгалан айлтгая. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс нийтийн нийгэм форум төрийн суулгын хамтран зохион байгуулдаг хүний эрхийн олон нийтийн цуврал лекцийн маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болоод байна. Тэгэхээр юуны өмнө цаг заваа гарган хүний эрхийн тухай мэдлэг бололцоо дэвшүүлэхээр бас өөрийн санал бодлого хуваалцаад хүрэлцэн ирсэн эрхэм үндэс очиж та бүхэнд талархаж байгааг илэрхийлье. Тэгэхээр энэ одоо хүний эрхийн цуврал лекцийн үед одоо 2013-аас хойш ингээд урилгын зохион байгуулаад энэ удаагийн 36 дахь дугаар маань болж байна. Энэ удаагийн одоо лекцийн маань сэдв болохоор олон улсын хүний эрхийг хамгаалах механизм дах иргэний нийгмийн оролцоо гэсэн энэ одоо сэдвээр за хүний эрхийн хамгаалагч за албан тушаалд бол бүхний боловсролын төлөө эвслийн одоо дэд зохицуулагч болор сайхныг бид урьж ажиллаж байна. Өрсөн байгаа. Тэгэхээр болор сайхныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол Улсын одоо их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мөрөглөөр 2008 онд төгссөн. За 2011 онд бол эрх зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. За энэ үүнээс хойш одоо хууль эрх зүйн салбартаа олон жил бүртгэлтэй ажиллаж байгаа. За тэр дундаа бол энэ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссыг байгуулвал 8 жил бас ажилласан. За энэ нь бол одоо болор сайхан бол яг хүний эрхийг хангаж хамгаалах одоо үндэсний механизм. За тэр дундаас олон улсын механизм аль алиас ажиллаж ирсэн туршлагатай хүмүүсийг бас лекцийнхаа өмнөөс танилцуулгадаа товч хийх хүсэж байна. За энэ бол түрүүнд дурсанчлан ингээд хүний эрх хамгаалах үндэсний байгууллагад ингээд 8 жил гаруй ажилласан туршлага байна. За тэгээд хүний эрх үндэсний байгууллагад ажиллаж байгаа хугацаанд бас Швейцарын Женев хотод төвтэй НУП-ийн хүний эрхийн дэд комиссарын газар бас 1 жил яг хүний эрхийг хангаж хамгаалах байгууллага салбарт нь бас 1 жил ажилласан. За одоо бас хүний эрхийн үндэсний комиссараас гарснаа дараа иргэний нийгмийн байгууллагууд тэр дунд одоо хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын одоо байгууллагуудаар ингээд хүр дүнтэй ажиллаад явж байгаа юм. Тухайн одоо ч гэсэн хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд Amnesty International байгууллагын Монгол салбарын одоо өдөөлөх зөвлөлийн даргаараас ажиллаж байгаа. Ингээд үзэх юм бол энэ хүний хувьд бол хүний олон улсын одоо хүний эрхийг хангаж хамгаалах олон улсын механизмын үндэсний байгууллагч тэр одоо яг төв дунд нь буюу нэгдсэн үндэсний байгууллага өөрийнх нь ажлын албанд тэр за мөн иргэний нийгмийн байгууллагын талаасаа гэдэг ингээ олон талаас нь ажиллаж тэр хэрэгээр бас энэ хүний эрхийг хангаж хамгаалах нь олон улсын механизм тогтолцооны талаар бас өөрөө үүж явж эд хэсэг бүртнээс оролцож ажилласан туршлагатай болж байж байгаа. За энэ төвөөрөнд бол одоо хүний эрхийн үндэсний байгууллагын ажил наад Монгол улсаас явуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагаас явуулж байгаа тайлбар нийтлэлүүдээс сан зөвлөмж өгөх буцаага тэр зөвлөмжийн одоо хэрэгжилтийг одоо хангах бас баг хөтөлбөр үйлчлэлээс оролцох. За энэ чиглэлээр бас сурвалжлагын ажлууд хийх зэрэг бас бүрдэлтэй ажиллаж ирсэн үеийн цохон тэмдэглэхийг хүсэж байна. За одоо бас сүүлийн жилүүд бас иргэний нийгмийн салбарт төвтэй ажиллаад одоо Монгол улсын нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний хороод руу явуулж байгаа үндэсний тайлан илтгэлүүд за хүний эрхийн UPR буюу хүний эрхийн ээлж дүгнэлт хэлцүүлгийн одоо санал зөвлөмжүүд тэдгээрийг хэрэгжүүлэх зэрэг дээр бас ингээд олон талаар оролцоод явж байгаа. Энэ бүх туршлага дээр үндэслээд одоо хүний эрхийг хангаж хамгаалах олон улсын байгууллага тогтолцоо маань ямар төвшөнд ямар зорилгоор ямар байдлаар ажиллаж байна. За тэр бүгдэд одоо үндэсний байгууллагууд тэр дундаа иргэний нийгмийн байгууллага иргэн хүмүүсийн оролцоо ямар байх вэ? Энэ талаар бид нэр хэрхэн илүү амжилттай бүтээл үр дүнтэй бүтээлч байдлаар хандах вэ гэдэг тэр арга зүй одоо ухааныг бас бидэнтэй хуваалцахаа гэж найдаж байна. За ингээд миний би энэ хуулийг илтгэгчийнхаа товч танилцуулгад дуусгаад болоо сайхны одоо хэрэглээ танилцуулгыг урьж байна. За алтан гэрэл нарт баярлалаа. Тэгээд миний та бүхэн танилцуулахаар бэлдэж ирсэн сэдэв маань болохоор хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дах иргэний нийгмийн оролцоо ямар байх юм бэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэхүү танилцуулгыг бэлдэж ирсэн байгаа. Тэгээд энэ тэргуунд хүний эрхийг хамгаалах гэдэг ойлголтын цаана юу ярьж байгаагаа үзэх юм бол төрийн өөрийнх нь чиг үүрэгтэй салшгүй холбоотой ойлголт байгаа юм. Тэгэхээр төр бол ямар зорилгоор байгуулагдсан бэ гэдэг нөхцөл байдлыг аваад үзэх юм бол тухайн ард түмний аюулгүй байдлыг хангах, сайн сайхан амьдралыг бий болгох гол чиг үүрэгтэй институт. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэхийн тулд тухайн нутаг дэвсгэртээр ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд ямар ч тохиолдолд хүний эрхийн зөрчлийг гаргахгүй байх, гарсан байх юм бол тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй гэж харж болж байгаа. Тэгэхээр үндэсний хэмжээнд төр
энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тал дээр нь хэрхэн хамтарч ажиллах вэ? Ялангуяа олон улсын түвшинд төрийг хамтран ажиллах болон төр нөлөөлөхийн тулд ямар орон зай талбар байгаа вэ гэдгийг тодорхойлох зорилгоор тусгаалan хүний эрхийг хамгаалах чиг үүргийг онцлж авч үзсэн байгаа. За олон улсын механизмын хүрээнд гаргаж ирж салбар маань болохоор үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын яг хүний эрхийг хамгаалах чиглэлээр чиг үүргээ гүйцэтгэж байгаа ямар бүтэц байна? Энэ бүтцийн дагуу бид нэр хэрхэн ажиллах боломжтой вэ? Энэ маань эргээд үндэсний хэмжээнд биднэрт өөр ямар талуудтай хамтрах, ямар талуудаар дамжуулж нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ гэдгийг тодорхойлох зорилготой. За дараа нь гарч ирж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр иргэний нийгмийн асуудал байгаа. Тэгэхээр иргэний нийгэм гэдгийг бол яг одоогийн манай үндэсний хууль тогтоомжоор бол бүрэн дүрэн тодорхойлцсон тодорхойлт байхгүй ч гэсэндээ энэ төр болон хувийн хвшлээс ангид салбар гэдэг шалгуураар наваад үзэх юм бол иргэнээс ахуулаад ямар нэгэн байдлаар иргэний нийгэмд байгаа субъектүүдийг юм уу эсвэл нэгжүүдийг бүгдийг зарлаад аваад үзэх юм бол хувь хүнээс ахуулаад олон улсын байгууллага хүртэл орж ирэх бүрэн боломжтой. Үүнд улс төрийн хүчин, нам, хөдөлгөөн, үйлдвэрчний хөвлөл цаашлах юм бол худалдаа аж ахуйн танхим, мэрэгжлийн холбоод хүртэл иргэний нийгэм гэдэг дотор орж ирнэ. За яагаад оролцоог онцож байгаа юм бэ гэхээр энэ маань өөрөө ардчлалын суурь, ялангуяа ардчлалаар дамжуулаад эрх зүйч ёсыг бэхжүүлэх тулгуур болдог учраас оролцоо бол амин чухал гэдэг үүднээс та бүхэнд эдгээр ойлголтыг багцлаад таниулахыг зорилоо. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг авах юм бол дүрмэн дээр нь үндсэндээ 7 удаа хүний эрхийг хамгаалах тухай тусгаалan заасан байгаа юм. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнаас авсан сургамжаараа хүн төрөлхтний 20 дугаар зуунаас олж авсан хамгийн гашуун дурсамж дээр тулгуурлаад байгуулсан энэ байгууллагын гол өмнөө тавьсан зорилго юуг эрхэмлэх вэ? Юу үнэт зүйл нь байх вэ гэдгийг тодорхойлж байгаа зүйл маань энэ нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр тусгаалan зааж өгсөн байдаг. Тэгээд энэ дүрмийн гол зорилго нь бидний өдөр тутмын амьдралтай холбоотойгоор юу байх юм бэ гэхээр нэгдүгээрт инх тайвны асуудал яригдж байгаа. Тэгэхээр төрийн амар амгалан байдлыг хангах чиг үүрэгтэй шууд холбогдно. Хоёрдугаарт аюулгүй байдлын асуудал яригдж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг хангана гэдэг маань наад зах нь хүний эрхэм чанар, хүний халдшгүй байдлаас ахуулаад чөлөөтэй хөгжих, өөрийнхөө амьдралыг залах, дэвжих боломжийг бүрдүүлэх онцлогтой. За тэгээд энэ инх тайван аюулгүй байдал гэдэг зүйлийг өөр нэг тулж байгаа тулгын 3 дахь чулуу нь бол эрх зүйч ёс байгаа. Үүнийг монгол хэлнээ бол хууль дэдлэх ёс, эрх зүйд захирагдах ёс гэнтергээд харилцаа адилгүй орчуулж байгаа боловч ямар ч тохиолдолд шударга ёсны төлөө хуулийг чанд сахиж ёсчлон биелүүлэх асуудлыг үнэт цаана анхаарч үздэг гэж авч болно. Тэгээд энэ хууль дээдлэх гэдгийн цаана маань болохоор ардчлал буюу тэгш байдал, хүн бүрийн оролцоо, амьдралын сайн сайхан руу анхаарч ийн гэж харж болж байгаа. Тэгэхээр дээрх ойлголтууд маань бүгд нэгдээд одоо орчин үед ялангуяа 2015-аас 2030 онд энэ маань улс төрийн амлалт болж илэрлээ болсон баримт бичиг маань болохоор нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгоодыг 2030 он хүртэл биелүүлэх амлалтандаа зааж өгсөн байгаа. Хэрвээ та бүхэн анзаарах юм бол хүчирхэг институцтэй байх, шударга ёсыг бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, за тэгээд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, гендерийн тэгш байдал, ядуурл, боловсрал гэх мэтчлийн энэ асуудлын цаана болохоор бүгд хүний эрхийн асуудал хөндөгдөж гарч ирдэг. Хүний эрхийг бүхэл түвшинд нь шингээж авч явах шаардлагыг онцолж гарч ирж байгаагаараа бид бүхэн хүний эрхийг хамгаалах олон улсын механизмд иргэний нийгэм маань яаж оролцохоо эртнээс мэдэж хувь нэмрээ оруулж хаан чухал юм байна гэж онцолж байгаа. За саяхан 2 сарын 22-нд нээлттэй хэлсэн Amnesty International байгууллагын 2017-аас 18 оны дэлхийн тайлан дээр юу харагдаж байна вэ гэхээр дайны дэлхий эв нэгдэлтэй гэхээсээ илүүтэйгээр хагарал түнжинтэй улам нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжлэх юм бол дордох магадaltaй байна гэдэг дүр зураг харагдаж байгаа. За хүний эрх маань өөрөө нэг нэгнээс харилцан уялдаа холбоотой салшгүй нэг нөхцөлдүүлж идэг. Хамааралтай хүн бүрхийн эрхэм чанартай уялдаж байдаг юм бол яагаад энэ хүмүүс олноороо дөрвөж нүгээд яагаад ядгуурлан гадуурхалтанд өртөөд яагаад цаазаар авахуулаад нэг бол шудраг бус үйлдэл хийсэн нь ял завшаад ял шийтгэлгүй үлдээд тэгээд эрүүдэн шүүх эсвэл ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө эвлэлдэн нэгдснийхаа төлөө нэг бол хөдөлмөрснийхаа төлөө хөдөлмөрлөх эрхээ шаардсныхаа төлөө авчигдан гадуурхагдаж адлагдаж зарим нь бүр амь насаа алдаж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр эндээс хэд хэдэн дүр зургийг авч үзэж болно.
Юу яригдж байгаа юм бэ гэхээр дарангуулагч төртөө газар хизээч инх тайван сайн сайхан аюулгүй байдал бүрэлдэн тогтож чадахгүй байна гэдгийг баримтаар удаа бид нар олж авч үзэж болно. За хамгийн ойрын жишээгээд аваад үзэх юм бол Мянмарын асуудал байна. Мянмарын Рохинга хүмүүстэй холбоотой энэ хямрал маань бол цэргийн дэглэмтэй байх үеэс нь олонний анхааралд өртөж хилж эхэлсэн. Энэ Рохинга хүмүүс чинь иргэний бүртгүүлгүй байна. Иргэний бүртгүүлгүй болмоос төрийн үйлчлэг авч чадахгүй байна. Наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй цэвэр ус, хоол хүнс, боловсрал, эрүүл мэндийг хамгаалуулах, ариун цэврийн байгууламж, зэрэг зүйлсийг нь төр нь хангаж эрхийг нь эдлүүлж чадахгүй шүү дээ гэдгийг удаадаар онцож ирсэн. Мөн эдгээр хүмүүс хүчирхийлд өртөж байна. Төрийн чиг үүргээс гадна төр үүргээ биелүүлэхгүй төр зайлсхийж байна гэдгийг бол удаадаар онцож ирсэн. Тэгээ ийхүү цэргийн дэглэмтэй юм уу дарангуулагч төр иргэдийн сайн сайхныг бий болгодгүй тод жишээ бол өнгөрсөн жил болсон Рохинга хүмүүсийг үе олноор нь хомроглон устгасан явдал дөрвөстэй хямралыг харж болж байгаа. Нэг жилийн дотор 650,000 гаруй хүн өөрийн төрсэн эх орон гэрээ орхиод огт мэдэхгүй амьдрах нөхцөл тааруу тэр улс руу дөрвж ийн гэдгийн цаана болохоор бусад эрхээ идэх нөхцөл байдал байхгүй учраас ийхүү дөрвөх нөхцөл байдал үүсэж байна гэж харж болж байгаа. За өөр нэг яригдж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр энэ дэлхийн тайлангаас харж болох нэг том зураг бол дэлхийн хаач байсан та шудраг усны төлөө хүний эрх хэрэгжүүлээний төлөө дуурах юм бол таны үзэл бодлыг эсвэл таны хэлсэн үгийг нэг бол таны үйлдэлийг талсан зогсоож таныг нийгмээс гадуурхах, бүр мөрдөн мөшгөх, хавчих бүрэн боломжтой түүнийг хуулиар хүлээн зөвшөөрж байна гэдгийг харж болж байгаа. За үүний цаана аваад үзэх юм бол энэний зөвхөн хөгжилтэй улс орн энийг хийхгүй хөгжингүү хөгжил буурай улс орнууд хийдэг гэдэг нь бол худлаа. Үндэсний аюулгүй байдал онц байдлын нэрээр Франц улс бол онц байдал зарласан хэдий ч дараа нь иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байр суурьтай байх эрх чөлөөг хязгаарлаж өдөр тутам энгийн амьдралд онц байдал зарлах нөхцөл байдал үүсээгүй багт ч гэсэндээ үндэсний хууль тогтоомжоор хяналт тавих үүднээс хүмүүсийн эрхийг хязгаарлаж байгаа буруу туршлага байна. Тэгэхээр хөгжилтэй хөгжилгүй гэдгээс улс орн үл хамааран тухайн улс орны хүний эрхийн зөрчил байдал, хүний эрхийн нөхцөл байдал уламд ордох, ялангуяа төрийн зүгээс эрх мэдлээ уруулан ашиглавал нөхцөл байдал уламд ордох боломжтойг харж болж байгаа. За манай Монголын хөрсөн дээр үүнийг аваад үзэх юм бол энэ дүр зургаас Монголтой холбоотой юу гарч ирж байна вэ гэхээр нэгдүгээрт хүний эрх хамгаалагчдын орон зай өдрөөс өдөрт хумигдж байна. Түүнийг хамгаалах эрх зүйн баталгаа байхгүй нэгдийг харж болж байгаа. Жишээлх юм бол тусгай сургууль дээр ялгарлан гадуурхсан хүчирхийл үлддэг гэдгийг шудраг үнний төлөө дуурсан сурагчийг хамгаалах эрх зүйн хамгаалалт алга. Билгийн дарамт шахалтанд өртсөн хүчирхийлд өртсөн гэдгийг илэрхийлээд хууль тогтоомжоор шудраг ёсыг сахиулаач гэж зориод ирж байгаа хүнд шудраг ёсны тогтолцоо бүрэн дөрвүүлж чадахгүй хувийн модель нь тэр даруй задарж байгаа нөхцөл байдал байж байгаа жишээтэй. За цаашлах юм бол хөдөлмөрлөх эрхээ шаардсныхаа төлөө гадуурхагддаг, ажилгүй болдог. Нэг бол эрен сурвалжлах сэтгүүл зүйн мөрөөр холбогдох нотлох баримтыг бүрдүүлж ажилласныхын төлөө гүтгсэн, доромжилсан зэрэгээр тухайн хувь хүнд юм уу эсвэл редакцийг зөрчил гаргасан гэж шахаж дарамтлагдаг орон зай үүсэж байгаа нь бид нар хүний эрх хамгаалагчдыгаа улам ажиллах боломжгүй болгож байгаа гэж харах бүрэн боломжтой. За дараа нь манай Монгол улсын хөрсөн дээр гарч ирж байгаа нэг зүйл маань юу юм гэхээр цаазар ах ял байгаа. Цаазар ах ялын асуудлыг аваад үзэх юм бол үндэсний 3 парламент давнаж ярилцаад Монгол улсын төрийн зүгээс үүнийг олон талаас нь судалж үзээд бид нар цаазар ах ялыг халж болох юм байна. Үүнийг эхлээд шүүхийн практикта хэрэглэхгүй болъё. Дараа нь хууль тогтоомжоор өөрчлөе гэж харж болж байгаа. Ийхүү гаргасан шийдвэрийг дахид сэргээх саналыг төрийн тэргүүний зүгээс санаачилж байгаа нь бол маш ухар мөчөд алхам. Нөгөө талдаа Америк, Филиппин зэрэг төрийн тэргүүнүүдийн үлгэр жишээгээр муу үлгэр жишээгээр популист хаамлалт өгж хүмүүсийн санаа бодлыг уруулж байгаа улс төрийн алдар хүнд олох гэсэн алхам гэж харж болж байгаа. За хуульчдын зүгээс ч гэсэндээ цаазар ах ялыг дэмжиж байгаа хоёр тал болж хуваагдж байгаа. Хуульчдын дунд ялангуяа хүний эрхийн ойлголт, хүний эрхийн мэдрэмж, хүний эрхийн соёл төлөвшөж тогтоогүй байгааг нь харах бүрэн боломжтой. Зарим судлаачдын зүгээс үндсэн хуулиар цаазар ах ялыг ашиглахыг хүлээн зөвшөөрсөн энэ бол зүй зохистой зүйл гэж тайлбарладаг. Гэхдээ хэрвээ үндсэн хуулийг харах юм бол үндсэн хууль дээр хүний гин буруутай үйлдэлд хариуцлага тооцоогч байгаа бол тэр хариуцлага чинь заавал эрүүгийн хуульд тусгаалan заасан гэмт үйлдэл байгаад гэмт хэрэгт нь ял шийтгэл болж орж ирэх ёстой юм шүү гэдгийг үндсэн хуулиар баталгаажуулсан заалтыг үндсэн хууль цаазар ах ялыг хэрэгэл гэж тайлбарж байгаа нь бол манай судлаачдын зүгээс ч гэсэндээ цаашид
өөрсдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх шаардлагатай гүйхэн байдлаа арилгах ёстой байна гэдгийг харуулж байгаа том жишээ гэж үзэж болно. За дараа нь Монгол улсын нөхцөл байдлаар гарч ирсэн өөр нэг онцлог нь юу юм гэхээр үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөлтөй холбоотой асуудал. Нэг талдаа иргэд бол бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэж ялгарлан гадуурхахгүйгээр хүчирхийлэлд урайлан дуудахгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй боловч энэ маань өөрөө иргэд бит болон захим орчинд байна гэдгээс үл хамааран тухайн этгээдийг чөлөөтэй доромжиж гүтгэж гутааж болно, хүнлэг харьцаж доромжиж болно гэсэн ойлголт биш. Тэгэхээр үүнийгээ бид нэр анхааралтай авах хэрэгтэй. Өөр нэг яригдж байгаа зүйл нь юу гэхээр захим орчинд троллын асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс бол захим орчинд ашиглахдаа нийгмийн сүлжээн дотор өөрийгөө тролл болсныг мэдэхгүйгээр троллын үйлдэл хийгээд явж байгааг онцлох боломжтой. Тролл гэдгийн цаана юу яригдж байна вэ гэхээр худал мэдээллийг улам лавшруулан цааш нь түгээх байдаг юм уу? Эсвэл баталгаа нотлохоогүй мэдээллийг үнэн бодиттой мэд олон нийтэд түгээж ойлгуулах. Нэг бол зориудаар бусдын нэр төр алдар хүндэд хаалдаж худал мэдээллийг эвлүүлэг юм уу тодорхой бат ноттой үндэслэхгүйгээр бусдад түгээж дамжуулж байгаа, түүнийг ишилж ашиглаж байгаа явдлыг троллын үйлдэл гэж харах бүрэн боломжтой байна. Тэгэхээр захим орчинд ийм зөв бус үйлдэл гарч байгаа маань иргэд үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа үннийг худлаас ялгаж харахад маш хүндрэлтэй эрен цаг үед тулгарчээ гэж бас харах боломжтой. За өөр Монголын хөрсөн дээр гарч ирж байгаа нэг том онцлог юу юм бэ гэхээр малчтын асуудал байгаа. Манай Монгол улсын зүгээс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг улсын хурлаас 2015 онд батлахдаа эдийн засгийн загвараар эдийн засгийн хөгжилд суурилсан хандлагаар улс орныхоо 30 он хүртэл хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон. Гэтэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бол байгаль орчин эдийн засаг хүний хөгжлийг зэрэгцүүлэн авч үзэж аль нэг нь аль нэг хэсэгтээ сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжих асуудал яригдж байгаа. Гэтэл манай Монгол улс бол тогтвортой хөгжих нэрэн дор эдийн засагт тулгуурласан хүний хэрэглээг илүү дээдлсэн байдлаар байгаль орчныг зөв бусаар байгаль орчныг хамгаалахгүйгээр ашиглах боломжтой зорилгоодыг оруулж ирж тавьсан байгаа. Тэгээд үүнийгээ үндэсний хэмжээнд бүрэн дүрэн хянахын тулд үндэсний статистикийн хорооноос шалгуурууд гаргаж ирж ажиллах ёстой. Гэтэл үндэсний статистикийн хорооноос олон улсын бүсийн сэдвчилсэн шалгууруудыг буулгахдаа манай Монгол улсад үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах боломжгүйгээд энэ хүрээлэн буй орчинтой холбоотой байгаль орчин сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа мэдээллийг дахин нэгтлэх боломжийг баталгаажуулахгүйгээр шалгуур үзүүлэлтэд боловсруулахгүйгээр үндэсний статистикийн хорооноос холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч чадахгүй гэдэг нөхцөл байдлыг үнэлж байгаа нь бол ухарсаалхан гэж харж байгаа. За улс орныг эдийн засагт тулгуурлаж хөгжүүлж болохгүй юм байна гэдгийг 86 оноос хойш дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөд хөгжил бол хүний эрх юм а, тогтвортой хөгжил нь улс орны хөгжлийн суурь юм а гэж тодорхойлоод байхад бид нар одоо хүртэл эдийн засгийн хөгжлөө уул уурхай зэрэг олборлох чиг үүрэгтэй салбараас бүрэн хамааралтайгаар тодорхойлохыг зорж байгаа нь бол маш ухарсаалхан. Үүний сөрөг нөлөө нь эргээд нүүдлийн мал аж ахуй, амьдралын хэм маяг, малчтын эрхэнд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж харах бүрэн боломжтой байна. За үүнийг дэлхийн болон бүс нутагт гарч ирсэн жишээнээс аваад үзэх юм бол та бүхнийг анхаарлаа хандуулаач гэхэд Америк гэдэг багны доороосоо хоёр дахь хэсгийг харж болно. Тэн дээр юу яригдж байна вэ гэхээр уугуул хүмүүсийн эрхийг бол Америк улс бол зөрчдөг юм байна. Америк төвд бол уугуул хүмүүсийн эрхийг бүрэн дүрэн хангалттай хэлүүлж чадахгүй байна гэдэг тайланг Amnesty International-аас гаргасан байна. Гол үндэслэл нь юу юм гэхээр төрийн зүгээс үндэсний харуул хамгаалттай газруудыг чөлөөлөх зарим газар болохоор уугуул хүмүүс амьдарч байгаа газар нутагт нь байгалийн хий хоолой дамжуулах, нефть дамжуулах хоолойг барилуулах зэрэгээр тухайн хүмүүсийг амьдралынх нь их сурвалжаас амжиргаанаас нь салгаж байгаа дүр зураг байгааг хурцаар шүүмжилсэн. Монголын хөрсөн дээр энэ яаж илэрлээ болж байгаа вэ гэхээр уул уурхаагаар дамжуулж хөгжих нэрээр нэгдүгээрт бэлчээрт маш сөргөөр нөлөөлж байгаа. Хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгааг зэрэгцээгээр малчтын амьдралыг сэрхэхгүйгээр уламд ордуулж байгааг харж болж байна. Үүнд нуул уурхайн зэрэгцээгээр нөхөн сэргээлт хийж чадахгүй хариуцлахгүй байдлын хамт өөр гаж ирж байгаа нэг зүйл бол бэлчээрийн талхиталтыг үүсгэж байгаа нэг дотоод хүчин зүйл бол малын бүтцийн сүргийн ойлголт байна. Тэгэхээр сүргийн тоо толгой өөрчлөгдөж чинь сүргийн бүтэц алдагдсан байдаг нэг маань эргээд малчтын амжиргаатай холбоотой. Малчид эдийн засгийн эрхээ баталгаатай эдэлж чадахгүй байгаа учраас амжиргааныхаа их усрыг баталгаатай болгохын тулд сүргийн бүтцийг задлж яана гэж харах боломжтой гэсэн. Тэгэхээр сүргийн бүтэц задарч яана малчтын амьдралын хэм маяг өөрчлөж яана гэдэг бол эргээд төр үндсэн хуульд заасан иргэнийхээ өмнө эдийн засгийн баталгааг
эрх хэрэгчлөөгөө идэлхүйц байдлаар бүрдүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн улмаас малчтын уламжлалт хэм маяг өөрчлөгдөж амжиргаагаа залгуулахын тулд уламжлалт бус хэм маягийг сонгож байна гэдгийг энэ чинээс харах бүрэн боломжтой. Тэгэхээр Монгол улсад бол дэлхийд дахинд ийм хүний эрхийн төлөв байдлын нөхцөл улам тааварлахын аргагүй сөрөг байдалтай дүр зураг ирээдүйд гарч болцсошгүй нөхцөл яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгвэл энэ 17-аас 18 оны тайланд онцлогчтой хэд хэдэн зүйл байгаа юм л та. Иргэд нэгдэж чадвал иргэд хоорондоо үзэл санааны хувьд үнэт зүйлээрээ хамтарч чадах юм бол энэ дарангуулагч төрийн эсрэг зогсож чаддаг юм байна. Дарангуулагч төрийн босромог үүдлийг арилгаж чаддаг юм байна. Цаашлах юм бол өөрсдийнхээ сайн сайхан аюулгүй байдал инх тайвны төлөө нийгэм өөрчилж чаддаг юм байна гэдгийг харах бүрэн боломжтой. Хамгийн ойрын жишээ гэх юм бол Америк нэгдсэн улсад эхэлсэн бич бас гэдэг хөдөлгөөнийг энэ дээр харж болно. Охид эмэгтэйчүүдийн зүгээс бэлгийн дарамт хүчирхийлэлд өртөжсөнийгаа хохирч болсныгоо ямар салбарт байхаас ямар албан тушаалтай эрх мэдэлтэй байхаас үл хамааран бусдын өмнө бүрэн таниулаад тухайн хүмүүст шүүх тогтолцоогоор дамжуулаад хариуцлага тооцож эхэлж байгаа маань бол маш дэвшилтэй талхан буюу нэгэн дугаар хүчирхийлэл эсрэг хамтдаа дуурснаар нийгмийг өөрчилж чадж байгаа гэж харах бүрэн боломжтой. Мөн үүний зэрэгцээгээр дарангуулагч төртөө нэг бол популист амлалт өгж байгаа улс төрчдийн өөдөөс хамгийн хүчтэй хөдөлж байгаа үеийн үед үнний дуу хоолой болдог нэг хэсэг бол оюутан залуучуудын хөдөлгөөн байна. Тэгэхээр зүүн Аз, Өмнөд Азид болж байгаа явдлыг аваад үзэх юм бол хүний эрх хамгаалагчид хүний эрхийн төлөө зүрэн зогсож байгаа, хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө дуурж байгаа, ялангуяа олонний санаа бодлыг анхааруулахын төлөө зорж байгаа хүмүүс бол залуучуудын хөдөлгөөн байна. Залуучуудын хөдөлгөөний зүгээс хэдийгээр зарим нь нухчин дарагдж байгаа ч гэсэн гэх юм бол Хонконг зэрэг нөхцөл байдлыг аваад үзэх юм бол хүнд байгаа ч гэсэн өөрчлөлтийг авчирч чаддаг юм байна. Шүүх тогтолцоо хүртэл өөрөө шудраг үнийн талд зогсох ёстой юм байна гэдгийг энэ иргэдийн хөдөлгөөн бүрэн дүр харуулж чадчихна гэж харж байна. Тэгэхээр иргэний нийгмийн оролцоог хангахын тулд энэ тэргүүнд бидний анхаарах зүйл маань юу юм бэ гэхээр тухайн улсад иргэний нийгмийн оролцоог хөхүүлэн дэмжихэд чиглэсэн зарчим илэрлээ олж ийнө гэдгийг та бүхэн хараач гэж. Тэгэхээр энэ тэргүүнд оролцох асуудал яригдж байгаа. Тэгэхээр төрийн зүгээс байна уу, нийтийн зүгээс байна уу, эсвэл хувийн хвшил иргэний нийгмийн зүгээс гэдгээс үл хамааран иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн байр сууриа илэрхийлж, нэгдэх, хөдөлгөөн өрнүүлэх, нийгэмд дуу хоолойгоо илэрхийлэх боломж бүрдсэн байна уу гэдгийг анхааралтай авах нь чухал юм байна гэж бодож байгаа. Дараа нь яригдж байгаа нэг том зарчим бол та хаана байхаас үл шалтгаалаад тэр нь хот суурин уу, хөдөө ор нутаг уу, эсвэл газар нутаг газар зүүн хувьд харилцан хамааралтай нөхцөл байдал байна уу? Нэг бол дэд бүтцээс хамааралтайгаар мэдээлэл авч чадахгүй байна уу гэдгээс үл хамааран та дуурах, шийдвэр гаргахад оролцох боломжийг бүрдүүлсэн байх юм бол ялгарлан гадуурхгүйгээр таныг оролцох боломжийг бүрдүүлж гинэ гэж харж болж байгаа. За ямар ч төрийн албан тушаалтны байнга мартдаг, алддаг, зарим тохиолдолд эрх мэдэлтэй сагах юм бол үл тоодог нэг зүйл бол энэ. Хүн бүр хэн байхаас үл хамааран хүн гэдэг бод галыг олж төрснийхөө хуваар эрхэм чанартай юм шүү. Бусдын хүндэтгэлийг хүлээвэл зохих этгээд юм шүү гэдгийг нь байнга анхаарах асуудал яригдчих байна. Тэгэхээр төрийн албан хаагчдын зүгээс энэ тэргуунд эрх мэдэлтэй албан тушаалтны зүгээс таныг хүн эмээ хүндэтгэж иргэний тань хуваар эсвэл хүн эмээ хүндэтгэж харилцаж чадж гэнэ гэдгийг бол үүгээр харах бүрэн боломжтой. За манай Монгол улсын хувьд бол ярьдаг хэдий боловч бодит үйл хэрэг болгоход их хугацаа зарцуулж байгаа, сурж явж байгаа нэг ойлголт бол энэ ил тод байх асуудал. Ил тод байх гэдэг бол мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу зөвхөн үйл ажиллагаа, хүний нөөц худалдан авах юм уу эсвэл байгууллагатайгаа холбоотой асуудлыг А4-ийн цаасан дээр хэвлээд самбар наах асуудал биш байгаа юм. Өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ямар шийдвэрийг ямар үндслээр, ямар нотлох баримтнаар тулгуурлаж, ямар судалгаан дээр үндэслэн гаргав, түүнийхэн дагуу хүний амьдралд ямар өөрчлөлт гарав, энэ нь эргээд удаан үргэлжлэхгүй эсвэл дахин хянаад өөрчлөх ёстой юу гэдгийг байнга харж хянаж хийж явах тасралтгүй явцыг ил тод байх гэж ярьж байгаа. Энэ дан ганц төсвөр хязгаарлагдахгүй, дан ганц үйл ажиллагааны тайлангаар хаах зүйл бол биш байгаа. Тэгэхээр байгууллагын соёл дотор энэ илэрлээ олсон байх, ялангуяа төрийн үйл ажиллагаа өөрөө илэрлээ олсон байх нь бол энэ бол маш чухал. Гэтэл манад байгаа нөхцөл байдал юу яригдж байна вэ гэхээр мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг төрийн албан хаагчид нь бүрэн дүр мэддэг. Энэ хуулийн дагуу иргэдэн мэдээлэл шаардлагатсан мэдээллийг нь
зохиох хэлбэрээр нь иргэдтэй бүрэн дүр өгч чаддаггүй, хөвшээгүй, чадахгүй байна гэдээ хариуцлага тооцох гингүүт эргээд нөгөө иргэнийг дарамталдаг хэлбэр байх. Нөгөө талд нь юу яригдж байна вэ гэхээр шилэн дансны тухай хууль байна. Шилэн дансны тухай хуулийг үлгэр жишээ хэрэгжүүлэх ёстой төрийн институтын нэг бол засгийн газар. Гэтэл засгийн газар маань өөрөө холбогдох газар агентлагаараа дамжуулаад бүрэн дүрэн хэрэгжүүлэх ёстой байтал одоо хүртлийн хуулийг ёсчлон биелүүлж чадахгүй байгаа нь ил тод зарчмыг удирдлага болгож чадахгүй байна гэж харж болж байгаа. За их хариуцлагатай байх гэдгийн цаана юу яригдж байна вэ гэхээр энэ манай нийгмийн салбарын хөгжил сайн явж чадахгүй байгаагийн тод томрон жишээ гэж харж болж байгаа. Үндсэндээ гадаад нэр томьёог монголчиж буулгахдаа их хариуцлага гэж буулгаж байгаа. Social responsibility буюу хувь хүнд хамаарах хариуцлагыг social accountability буюу олон талын нэг нэгнийхээ өмнө хүлээх хариуцлагаас ялгаж орчуулдаг нэр томьёог манайх шууд нийгмийн хариуцлага болгоцсон. Гэтэл social responsibility-г accountability-гаас ялгах гэхээр түүнийг нь бүрэн илэрхийлэх нэр томьёо байхгүйсэн учраас Globe International гэх төрийн бас байгууллагын зүгээс монгол хэлний судлаач нартай хамтарч байгаад энийг их хариуцлага буюу accountability гэдэг үгийг их хариуцлага гэж хэрэглээнд оруулж ирж байгаа. За сүүлийн 3 жилийн хугацаанд бол удирдлагын академи багш нарын гаргасан ихтгэл холбогдох бүтээлээс нийгмийн их хариуцлага гэдэг нэр томьёо бол хэрэглэгдэж явж байгаа. Тэгэхээр хүний эрхэнд суурилсан хандлага, хүний эрхийн зарчим, хүний эрхийн соёл гэдэг шиг энэ бол нийгмийн салбарын нэг чухал нэр томьёо юм байна гэж та бүхэн анхааралтай авах хэрэгтэй. Их хариуцлагын цаана юу яригдж байна вэ гэхээр зохион байгуулалтанд орсон өөрийн гэсэн ур чадвартай арга барилтай иргэд төрийн үйлчлэгийг сайжруулах зорилгоор эсвэл төрийн үйлчлэгтэй холбоотой чанарыг дээшлүүлэх зорилгоор хоорондоо бүтээлчээр хамтран ажиллаж нэг нэгийг дэмжиж байгаа үйл явцыг нийгмийн их хариуцлага гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр урд нь төр дангаараа дээрээс доош чиглэсэн байдлаар төвлөрсөн төлөвлөгөөт байдлаар юм уу эсвэл захиргаалтын байдлаар асуудлыг шийддэг байсан бол одоо бүтээлчээр хамтран оролцох нь амин чухал юм байна гэдгийг энэ их хариуцлагын цаана тодорхойлж байна гэсэн үг. 2015 онд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол улсын төрийн байгууллагын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг дорд үздэг, чадахгүй, хариуцлагагүй, юу ч хийж чаддаггүй гэсэн үл итгэсэн байдалтай байдаг гэдэг дүр зураг гарч ирсэн. Нөгөө талаасаа иргэний нийгмийн зүгээс болохоор төрийн байгууллагыг авилгад автсан, чадамжгүй, ямар нэгэн ур чадвар байхгүй нэг тусгаалan ажилд авч томилдог, түүгээрээ дамжуулаад төрийн үйл ажиллагаа гацдаг гэдэг эргээд төрийн байгууллагыг шүүмжилдэг, нэг нэгэндээ итгэлгүй байр суурьтай байсныг судалгаагаар гаргаж ирсэн. Тэгвэл үүнийг арилгах жорн юу юм бэ? Үүн тохирсон нэг нэгэндээ харилцан ашигтай байх тэр үйл ажиллагаа маань юу юм бэ гэхээр энийг хариуцлагаар илэрлээ болох бүрэн боломжтой гэж харж байгаа. За иргэний нийгэм оролцохын тулд үндэсний хэмжээнд шаардлагатай нөхцөл байдлыг аваад үзэх юм бол дараах 5 зүйл байгаа. Юу яригдж байна вэ гэхээр энэ тэргуунд иргэний нийгмийг хүлээн зөвшөөрдөг, иргэний нийгмийг дэмждэг, иргэний нийгмийн орон зайг хумдгүй байх асуудал яригдж байгаа. Тэгэхээр төрийн зүгээс ялангуяа шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байгаа орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдийн зүгээс гарч байгаа хэвлэл мэдээлэлээр дамжуулж байгаа мэдээлэл дээр юу харагдаж байна вэ гэхээр төрийн бус байгууллагуудыг ажил таачлах ёстой, төрийн бус байгууллагуудыг ирэмблэх ёстой. Эдгээр байгууллагуудын зүгээс бид нар хяналт тавих ёстой, төр бодлогоор чанга гараар үзэх ёстой гэж хэлж байгаа нь эргээд иргэний нийгмийн орон зайг хумих, нийтийн орчин басах магадaltaй байна. Үүнтэй холбоотой шийдвэр гаргах эрсдэлтэй гэж харж болж байна. Нэгэнтээ төрийн зүгээс үйл ажиллагааг дэмжих санаачлага өрнөхгүй бол зохицуултын хүрээнд хэм хэмжээгээр хязгаарлах бүрэн боломжтой. За үүний хамгийн тод жишээ гэх юм бол төрийн бус байгууллагууд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд заавал бүртгэлтэй байх, үйл ажиллагаагаа тамга тэмдэгтэй тохиолдолд албан ёсоор албан бичгээр харилцаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой энэ гэдэг шаардлага бол төрийн байгууллагын зүгээс тавьж байгаа нийтийн орчныг хэмжээгээ алхам. Нөгөө талаараа үүнийгээ төрийн бус байгууллагын тухай хуулиар заавал улсын бүртгэлтэй байгууллагатай хамтран ажиллана гэж байгаа нь зохицуултын хүрээг хэмжээгээ үйлдэл гэж харж болж байгаа. За дараа нь яригдж байгаа зүйл бол чөлөөт урсгалын асуудал. Мэдээлэл чөлөөтэй байдлаар түгэх нь шийдвэр гаргахад төдийгүй иргэд хэн хизээ миний амьдрал нөлөөлөд энэ түүний эсрэг би юуг анхаарах ёстой вэ гэдгийг харах боломжийг бүрдүүлдэгрээ даваа тал. Нөгөө талаараа чөлөөт мэдээлэл буюу мэдээлэл авах эрх эсвэл мэдэх эрхийг бүрэн дүрэн хэрэгжүүлэх маань арчлын амин сүнс. Хэрвээ бид нар арчилсан улс гэж тодорхойлж байгаа юм бол хэрвээ бид нар Freedom House гэдэг байгууллагын жил бүрийн тайлан дээр хоёр том
дарангуулагч төртөө улсын дунд арчилсан гэдэг сэтрийг зүүж явж байгаа юм бол бид нар мэдээллийг чөлөөтэй урсгалтай байхад цаг ямагт анхаарах хэрэгтэй. Харин мэдээлэл нь өөрөө цаг үеэ олсон байх хэрэгтэй. Тэр дараа ашиглах үзүүлэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд тухайн өөрийн хэрэгцээнд тулгуурлаад өөрт шаардлагатай хэлбэрээр аваад боловсруулаад шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг байх хэрэгтэй. Нөгөө талаас иргэний нийгмийн оролцоог дэмжих гэвэл урт хугацааны дэмжлэг хэрэгтэй, нөөц хэрэгтэй. Хин хинийхэн санаачлах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллага дангаараа зүтгээ дийлэхгүй, сайн дурын шинжтэй, эдийн засгийн баталгаанд бүрдээгүй орон зайд бол төрийн зүгээс тодорхой хэмжээгээр энэ орон зайг нь тэлэх санаачлагыг байнга гаргаж явах ёстой. Гэтэл дэлхийн улс орнуудын зүгээс ялангуяа популист үнэн гэдэг зүйлийг хүмүүс эргэлздэг болсон энэ эрг үед бол төрийн зүгээс улам хувийн хандлагатай байгаа. За өөр нэг яригдж байгаа зүйл юу гэхээр төр бол өмнө нь захиргааталтын шинжтэй дээрээс доош тушаалаар явдаг төлөвлөсөн төлөвлөгөөт байсныхаа гороор ерөөсөө иргэдтэйгээ харилцан ярилцдаг, эргэлзтэйгээ холбоо тогтоодог, ямар нэгэн шийдвэр гаргахдаа тухайн шийдвэр нөлөөлөх хүмүүстэй уулзаж шийдвэрээ танилцуулдаг, хамтарч шийдвэр гаргадаг туршлага байхгүй. Тэгэхээр тэр туршлага, тэр орон зай байж иж иргэний нийгэм оролцоно гэсэн санаа. Тэгэхээр та бүхэн дэлгэцэн дээр байгаа энэ 9 зүйлийг хараад үзээрэй. Яг Монгол улсад энэ 9 шалгуураар иргэний нийгмийн оролцоог бид нар дэмжиж чадж байна гэдээ харна гэвэл үнэхээр энэ 9 шалгуурыг бүрэн дүр хангасан байна. Хэрвээ тийм бол маш сайн. Тухайн шалгуур дээр үгүй эсвэл эргэлзээтэй байх юм бол түүнийг нь өөрчлөхийн төлөө иргэний нийгэмд ажиллаж байгаа бид нар мөн төрийн байгууллагад ажиллаж байгаа эрх мэдэлтэй албан тушаалтан бүгд хичээнгүйлэн хамтран ажиллаж өөрчлөлт гаргахын төлөө зүтгэх хэрэгтэй юм гэж. За дараа нь юу яригдах гэж байгаа юм бэ гэхээр нэгэнтээ л бид нар олон улсын механизм ярьж байгаа бол олон улсын механизмын дотор нь яаж ангилдгийг ямар институт байдгийг гэдгийг таньж мэдэх шаардлага гарна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын дүрэн болон хүний эрхийн олон улсын гэрээний хүрээнд бол үндсэндээ яг хүний эрхийг хамгаалах чиглэлтэй байгууллагуудыг нь хоёр ангилаад. Нэгдүгээр ангилал нь болохоор дүрмд үндэслэж байгуулсан байгууллагууд. Хоёрдугаар ангилал нь болохоор гэрээнд үндэслэж байгуулсан байгууллагууд гэж. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын дүрмд үндэслэж байгуулсан байгууллага гэх юм бол ерөнхий ассамбле, аюулгүй байдлын зөвлөл, хүний эрхийн комиссийн байгууллагууд ордог. Хүний эрхийн комисс маань болохоор өөрөө хүний эрхийн зөвлөлийн суурийг тавьж ирсэн байгууллага гэж харж болж байгаа. Гэрээний байгууллага гэдгийн цаана юу гэдэг чинь болохоор хүний эрхийн тулгуур олон улсын гэрээнд тулгуурлан түүний хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй хороодууд байдаг. Тэгэхээр бидний зүгээс энэ тэргуунд энэ дэлгэцэн дээр харуулж байгаа нэжгээд байгууллагуудыг заавал мэдэж үйл ажиллагааг нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбож авч үзэж анхаарах хэрэгтэй гэсэн үг. Нэгдүгээрт хүний эрхийн зөвлөлийн асуудал яригдж байгаа. Хүний эрхийн зөвлөл маань болохоор өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоон доторх хүний эрхийн асуудал хариуцсан дагнасан чиг үүрэг хэрэгжүүлдэг гол байгууллага. Тэгэхээр хүний эрхтэй холбоотой хүний эрхийн асуудал хэрвээ та ямар нэгэн байдлаар хүний эрх хэрэгжүүлэлтэй холбоотой зүйлийн талаар ажиллая гэж байгаа бол зориг гэж байгаа бол энэ байгууллагаас гаргасан тайлан мэдээ, зөвлөмж, баримтчгүүдийг болон энэ байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож байх нь маш чухал юм байна гэж. За дараа нь бидний зүгээс мэдэж авах хэрэгтэй нэг зүйл маань юу гэхээр энэ гэрээнд тулгуурсан байгууллагууд гэдгийн цаана юу байгаа юм бэ гингүүт нэг тулгуур хідэн байгууллагууд байна. Нэгдүгээрт нь иргэний болон улс төрийн эрхийн асуудал хариуцсан яг тухайн үндэсний хэмжээнд иргэний болон улс төрийн эрхийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг нь анхаарал хандуулж чиг үүрэг гүйцэтгэдэг хүний эрхийн хороо гэдэг байна. Иргэний нийгмийн төлөөлөгч тэр заримдаа төрийн байгууллагуудын төлөөлөгч тэр энэ хоёр байгууллагыг андуураад байдаг. Хүний эрхийн зөвлөлийг нь хүний эрхийн хороотой нь хондоороод нэг бол хүний эрхийн хороог нь хүний эрхийн зөвлөлтөд андуураад заримдаа хүний эрхийн зөвлөлийг хүний эрхийн үндэсний комисстэй андуураад явчихдаг. Тэгэхээр олон улсын болон үндэсний байгууллагын хоорондын ялгаа заг тэр дотроо гүйцэтгэж байгаа чиг үүргээрээ маш өөр юм шүү гэдгийг та бүхэн бас анхаарал тавьж байна. За дараа нь яригдж байгаа байгууллага бол эдийн засгийн нийгэм соёлын эрхийн асуудал хариуцсан тухайн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьдаг эдийн засаг нийгэм соёлын эрх хариуцсан хороо байна. За ингээд аваад үзэх юм бол яг тухайн гэрээний агуулгаар тухайн гэрээн дээр заасан харилцааны чиг үүргээрээ энэ гэрээний хороодууд байгуулагддаг гэсэн. Тэгэхээр арьс үнцээр ялгарлан гадуурх асуудлыг арилгах чиглэлээр ажилладаг хороо байна. За эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхаж байгаа бүх хэлбэрийг устгах асуудал хариуцсан хороо байна. За эрүүл шүүлтийн эсрэг хороо, мөн эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хороо. За хүүхдийн эрхийн хороо, цагаац ажилтны асуудал хариуцсан хороо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо,
За хүчээр сургаггүй алах бодлого явдал асуудал хариуцсан хороо гэдэг байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд болохоор дээрх гэрээнүүдийг аваад үзэх юм бол ганцхан гэрээнд яг үндэсний хууль тогтоомжийн хэмжээний адил бид нар биелүүлнэ гэж амлалт өгөөгүй дэмжээгүй нэг л гэрээ байна. Тэр нь юу юм гэхээр тэр хамгийн доор байгаа гэрээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүчээр сургаггүй алга болохоос урьдчилан сэргийлэх тухай конвенц гэдгийг л манай Монгол улс хүлээн зөвшөөрөв. Түүнээс бусад гэрээ түүний үзэл баримтлалыг бол хүлээн зөвшөөрөөд сойрхон батлаад үндэсний хууль тогтоомжийн адил биелүүлнэ. Эсвэл айжамдаа бид нар гэрээг дагаж мөрдөж тухайн асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ гэдэг амлалт өгөө явж байгаа. Тэгээд үүний дараа нэг яригдж байгаа зүйл нь юу гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс гишүүн улсууд нь энэ гэрээнийг хүлээн зөвшөөрч орвол тайлангаа тавьдаг. Гишүүн улс биш эсвэл гишүүн мөртлөө энэ гэрээг хүлээн зөвшөөрөөгүй байвал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээд сүүлийн 10 хэдэн жилийн хугацаанд бодож олсон нэг зүйл нь юу юм бэ гэхээр энэ та бүхэн дэлгэцэн дээр харуулж байгаа дээрээсээ хоёр дахь байгууллага байна. Энэ механизм байна. Энэ юу юм гэхээр хүний эрхийн зөвлөлийн дэргэд хүний эрхийн төлөв байдлын ээлжид нэгдсэн хилцүүлэг гэдэг олон улсын гэрээгээр тайлагдах үүрэг хүлээгээгүй ч гэсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын гишүүний хувьар нэгдсэн үндэсний байгууллагын дүрм заасан үнэт зүйлийг бид нар хэрхэн хэрэгжүүлж байна вэ, үндэсний түвшинд яаж ажиллаж байна вэ гэдгийг заавал тайлгнах үүрэг хүлээсэн ийм нэг механизм гарч ирж байгаа. Тэгэхээр 4.5 жил тутам нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн л байх юм бол та тэр гэрээнд ороогүй ч байсан тухайн хүний эрхийн төлөв байдал, нөхцөл байдал нь үндэсний хэмжээнд ямар байгаа юм бэ гэдгийг тайлгнах чиг үүрэгтэй болсон гэсэн үг. Жишээлх юм бол Америк нэгдсэн улс зарим мужтай хүүхдийг цаазаар авдаг гэдэг утгаараа хүүхдийн эрхийн тухай конвенцэд нэгдэж орж түүнийг үндэсний хууль тогтоомжийн адил мөрддөг. За тэгээд зарим эдийн засаг нийгмийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх амлалт өгөх шаардлага бай гэдэг үүднээсээ эдийн засаг нийгэм соёлын эрхийн хорооны тайланг бол бид нар үндэсний хэмжээнд ийм зүйл хийж байна гэж тайлгнаг байсан. Гэтэл одоо энэ хүний эрхийн төлөв байдлын ээж нэгдсэн хилцүүлэг гэдэг үйл ажиллагаагаар дамжуулаад Америк нэгдсэн улс энэ эрхийн асуудлуудыг ч гэсэндээ заавал хөндөж авч үзэхээс өөр аргагүй. Хэрвээ тухайн улсын төр нь үнийг хүндэхгүй байх юм бол тухайн улсад ажиллаж амьдарч байгаа иргэд төрийн бус байгууллагууд олон улсын байгууллага агентлагийн төлөөлөл маань энэ асуудлыг хөндөж гаргаж ирээд хилцүүлэгт оруулж ирэх бүрэн боломжтой байна. Иргэдийн хувьд бол тэр бүр мэдээд байдгүй. Манай зарим төрийн бус байгууллагуудын зүгээс тэр бүр анхаарал тавиад байдгүй. Заримдаа сонгуулийн дараа манай засгийн газрын зүгээс ч гэсэндээ халаас илгээнийхээ улмаас залгамж холбоо нь алдагдаад тасралтгүй үргэлжлэх бодлогоо барьж авч чаддгүй улмаас заримдаа энэ механизмыг бол сайн ойлгодгүй. Энэ юу юм гэхээр хүний эрхийн зөвлөлийн тусгай журам гэдэг нэг юм ойлголт байгаа. Тэгэхээр үүний цаана юу яригдж байна вэ гэхээр тодорхой хүний эрхийн асуудлыг хариуцж ажиллаад эсвэл тодорхой улсад болж байгаа үйл явдал дээр тусгаалan анхаарал хандуулах чиг үүрэгтэйгээр шинжээчдийн баг ажилтдаг ийм механизм байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд болохоор тусгай хэлтгэгч нар ажиллаж исэн туршлага бол байгаа. Ажлын хэсэг ажиллаж исэн туршлага бол байгаа. Тэгэхээр энэ маань яаж ажилласан бэ? Үүний мөрөөр юу болсон бэ гэдгийг бол бид нар дараа нь харах бүрэн боломжтой байна. За яг энэ механизмын хүрээнд бол миний ярих зүйлс маань цаашгаа явах байгаа. Тэгэхээр та бүхний зүгээс яг энэ дээрх нэр томьёотой холбоотой асууж лавлах зүйл байх юм бол тэмдэглэж аваад дараа нь асуугаад ярилцаад явах бүрэн боломжтой юм шиг байна. За дээр дурдсанчлан сая тусгай журмын хүрээнд бол үндсэндээ 47 сэдвчилсэн асуудал хариуцсан, 12 улс хариуцсан бүр ирэхт итгээд байна. Тэгээ үүний цаана болохоор жишээлбэл Мянмарын асуудал хариуцсан, Беларусь ч гэдэм үү, Сирийн асуудал хариуцсан илтгэгч нар тусгай шинжээч нэг бол ажлын хэсэг гэж ажиллаж байгаа. За тэгээд тодорхой хүний эрхийн асуудлаар бас сэдвчилсэн байдлаар ажилладаг чиглэл байна. За олон улсын түвшинд яаж ажиллаж байгааг ингээд зураглаад аваад үзэх юм бол манай Монгол улс Аз твд багтдгийнхаа хувьар бол үндсэндээ бүсийн шүүх тогтолцоо гэдэг ойлголт бол манад байхгүй. Тэгэхээр үндэсний хэмжээнд төрийн зүгээс миний эрхийг юм уу эсвэл иргэнийхээ эрхийг баталгаатай эдлүүлж чадна гэдэг амлалтаа төр биелүүлж чадахгүй эрхийг зөрчөөд үндэсний механизм нь ажилласан ч тэр эрхэн сэргээгдэхгүй байх юм бол бид нар шууд нэгдсэн үндэсний байгууллагад хандах бүрэн боломжтой. Европ, Америк, Африк ч гэдэм үү улсуудад бол бүс нутгийн механизм байгаа. Үндэсний хэмжээнд
төрийн зүгээс тусгайлан үүргээ биелүүлэхгүй байх юм бол тухайн улс аль бүсэд хамаарж ийнэ гэдгээс хамаарат жишээлбэл Европын хүний эрхийн шүүгч байдаг юм уу? Нэг бол Америк хоорондын хүний эрхийн шүүхт бол хандах бүрэн боломжтой. Манайд Аз төв ийм онцлогтой биш учраас шууд үндэсний хэмжээнд таны миний эрхийг хамгаалж чадахгүй бол эсвэл тодорхой бүлгийн эрхийг зөрчиж байх юм бол бид нар дээшээгээ ямар нэгэн дараагийн шат гэж харгалзахгүйгээр хандах бүрэн боломжтой гэсэн үг. Гэхдээ Аз тэвд бүс нутгийн Азийн хүний эрхийн шүүх байгуулах санаачлал бол өрнөдөг. Тодорхой хэмжээгээр хяналтын институт чухал юм байна гэж хүмүүс бол байр суурь илэрхийлж ярьдаг. Гэсэн хэдий боловч яг үүн дээр тулгуурлаад дөрвтөө Азийн улс орнууд нэгдсэн байдлаар шийдэл төрсэн зүйл бол байхгүй. Яагаад вэ гэхээр Афганистанаас ахуулаад Австрали төв хүртэл өргөн удам газар нутгийг хамардаг. Нөгөө талдаа маш олон янзын ялгаатай байдал бүхий бүлэг соёл иргэншлийг агуулсан байдаг учраас үүнийг нэг бүс дотор нэг гарвал үүсэлтэй соёлын хүрээгээр тодорхойлж бүсчилж шүүх тодорхойлох боломж байхгүй. Тийм учраас яг зарим нэг Азийн улс орнуудын нэгдлийн хувьд болохоор хүний эрхийн асуудлыг хөндөж ярьдаг, хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үздэг, бус нутагтаа ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ энэ зүйлийг анхаарч үзвэл чухал юм байна гэж ярьдаг ойлголт бол байдаг. Гэсэн хэдий боловч яг одоогийн байдлаар Азийн төвшөнд үндсэндээ шүүх бол байхгүй гэж харж болж байгаа. За дараа нь бидний анхаарах зүйл маань юу юм бэ гэхээр ер нь яг хүний эрхийн механизмд олон улсын төвшөнд хандъя гэхэд яг ямар зүйлүүд байгаа юм бэ? Юу хийх боломжтой юм бэ? Ямар алхмууд хийгддэг юм бэ гэхээр ямар ч механизм байсан тэр нь хүний эрхийн зөвлөл байна уу эсвэл гэрээний хороод байна уу гэдгээс үл хамааран нэг ийм зүйл байгаа. Тухайн үндэсний этгээдүүдээс мэдээлэл цуглуулна. Тэр нь төрч байж болно, иргэний нийгмийн байгуулагч байж болно, хувь иргэнч байж болно, иргэний гомдолч байж болно. За дараа нь тухайн холбогдох механизмда төр нь илтгэж байгаа. За би чигүүргээ ингэж биелүүлж байна. Манай улс хүний эрхийн нөхцөл байдал ийм байна. Энэ гэрээний дагуу бид ийм чигүүргийг ингэж хэрэгжүүлж байгаа гэдэг тайлангаа тавина. За ирүүлсэн ихтгэл дээр нь тулгуурлаад тухайн төрийн зүгээс яг та нар яаж ажилласан, юу нь болохгүй, юу нь болж байгаа гэдгийг бол хоорондоо хилцэж байгаа. Тэр олон улсын механизмын төлөөлөл болон төрийн төлөөлөл хоорондоо. Тэгээд тухайн ихтгэлийг нь хүлээж аваад тухайн ихтгэлтэй холбоотой хоорондоо хилцээд бусад байгууллагуудаас өгсөн мэдээлэл зөвлөмжийг хүлээж авч хилцээд төрд юу хийх ёстой юм бэ гэдгийг нь зааварлаж цаашид ийм эрхийг идэлүүлэхийн тулд ийм зүйл хийгээч, энэ зүйлийг анхаараач гэж зөвлөмж өгж байгаа. За тэгээд зөвлөмжөө хэрэгжүүлж чадсан уугүй, түүний мөрөөр юу хийсэн бэ гэдгийг нь давхар нэгтлээд тэгээд дахиад мэдээлэл цуглуулж байгаа. Ямар ч механизм дээр очисон бай тэр нь Европынх байна уу, эсвэл олон улсынх байна уу гэдгээс үл хамааран энэ зарчим гэдэг юм уу, энэ алхам бол энэ алхамчилсан байдал бол илэрлээ болоо явж байна. Энэ дээр зарим тохиолдолд хувь хүнээс гомдол авч байгаа. Заримдаа төр дангаараа илтгэж байгаа. Заримдаа болохоор олон талын төлөөллөөс мэдээлэл авч илтгэж байгаа. Эсвэл заримдаа нүүбийн төрөлцсөн байгууллага шууд нууц илтгэл явуулж байгаа. Ийм туршлага байгаад. Зөвлөмж өгж байгаа нь болохоор дандаа нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсуудын төлөөлөл тодорхой салбарт өөрийн мэргэжсэн туршлагаа хуваалцаад төр зөвлөмж өгж байгаа. Яагаад төр зөвлөмж өгдөг вэ? Яагаад шаардлага тавьдаг вэ гэхээр шаардлагатай тохиолдолд хориг арга хэмжээ авах хэрэг бол зөвхөн аюулгүй байдлын зөвлөлд байна. Тэгэхээр дүрмээр чиг үүрэг хүлээж байгаа байгууллага гэдэг утгаараа бидний зүгээс юу анхаарах вэ гэхээр энэ институцийг ашигласнаар бол бид нэр үсрлээ гэхэд дээдлэн тухайн төрийг ийм зүйл хийгээч, хүний эрх зөрчигдөөд байна, цаашаа үүнээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ аваач гэдэг зөвлөмж өгөх буюу шууд хариуцлага тооцох боломжтой эрх зүйн акт гаргаж чадахгүй гэсэн үг. Хориг арга хэмжээ юм уу эсвэл бойкот бол ямар нэгэн байдлаар нийгмийн эдийн засаг улс төрийн хүрээнд нөлөө үзүүлж хариуцлага тооцох боломжтой байдаг бол энэ төрд өгж байгаа зөвлөмж бол шууд хариуцлага тооцдог эрх зүйн акт бол биш. За үндэсний төвшөнд яаж ажиллаж ийнө вэ гэхээр нэг ийм л юм байна. Олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх байлаа. Тэр эрхийг төр биелүүлнэ, эдлүүлнэгээд амлалт өгсөн байлаа гэж бодоход түүнийг хэрхэн бүрэн дүүрэн бий болгосон бэ гэдэг дээр тулгуурлаад аваад үзэх юм бол нэгдүгээрт
олон улсын гэрээний стандарттай нийцүүлж, хуулиа баталж, бодлогоо боловсруулж төр чадвараа бэхжүүлж чадж гинэ гэдгийг харна. За үүн дээр шүүмжлэлтэй байгаа нөхцлүүдийг аваад үзэх юм бол манайх дандаа барьснаа нурааж, дандаа ухарсан алхам хийж байгаа. Ялангуяа хүний эрхийн салбар дээр бол ахиц дэвшил ухарсан алхмыг аваад үзэх юм бол сүүлийн жилүүдэд бол ухарсан нонох гэдэг байна. Жишээлбэл улсын ерхий прокурорын дэргэдэх Мөрдөн Байцах алба гэж байсан. Тэр ямар ч чиглэлтэй байгууллага байсан бэ гэхээр хуульчид эсвэл эрх мэдэл бүхий албан тушаалтан, хууль шүүхийн тогтолцоонд ажиллаж байгаа албан тушаалтан гин буруутай үйлдэл хийсэн, зөв бус үйлдэл хийсэн гэж үзэх юм бол иргэн гомдол гарах боломжтой. Түүнийг нь тусгайлан шалгадаг институт байсан. Энийг нь авилгатай тэмцэх газар болон бусад төрийн байгууллага руу чиглүүлэг нь хуваагаад байхгүй болгосон. Дараа нь гэрч хохирогчийг хамгаалах дахрын ерхий газрыг байгуулсан. Байгуулсан үндэс нь бол 2008 оны 7 сарын 1-нд шууд холбоотой. 2008 оны 7 сарын 1-нд шүүх цагдаа нарыг буюу цагдаагийн эрх мэдэл бүхий албан тушаалтныг хэн шалгах явцад шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлтэй цагдаагийн байгууллагын албаагч нар маань өөрсдөө шүүх байгууллага руугаа дайрсан явдал гарч ирсэн. 1. Дараа нь яригдсан зүйл маань юу юм бэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэлд удаа олон жилийн турш өртсөн хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулж ажиллаж ирсэн. Шүүхээр гэр бүлээ цуслуулах явж байхдаа хохирогч итгээд өөрийнхөө хүчирхийлдэг байсан хүний гарт удаа даруутгалуулж амнасаа алдсан. Гэх мэтчлэн төр энэ тэргуунд аюулгүй байдлыг хангах чиглэлгээ биелүүлж чадахгүй байгаа учраас дахрын ерхий газрыг гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, хуйглан хүрэх зэрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагаас салгаж дээр дурдсан хүний эрхийн зөрчлийг дахин гаргахгүй байх үүднээс байгуулсан боловч үүнийг дахиад татан болгосон. Бүр цаашлах юм бол улсын хурлаас тусгайлан байгуулдаг засгийн газарт үйл ажиллагаагаа тайлагнах ёсгүй тэгж чиглэлгээ гүйцэтгэх юм бол маш ухар мөчөд үйлдэл болох үс жишг байдаг учраас тусгайлан үндэсний статистикийн хороог улсын хурлаас байгуулдаг байтал нэг эрх мэдэл авсан улс төрийн хүчин шууд агентлагийн түвшинд статусыг бууруулсан. Үүний цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр засгийн газрын зүгээс үнэхээр бүрэн дүүрэн өмнөд тавьсан хязгаарлагдмал нөөцийн хүрээнд улс орныг хөгжүүлж чадчихна уугүй юу гэдгийг хөндлөнгийн хараат бус байдлаар хянаж тоо баримт цуглуулах ёстой үндэсний статистикийн хорооны статусыг байхгүй болгосноор засгийн газар хүссэн мэдээлэлээ чөлөөтэй угааж тайлагнах боломжийг бүрдүүлсэн гэж харж болж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол хууль бодлогоо сайжруулж байгаа ч гэсэндээ заримдаа бол институцийн хувьд алдж байгаа нөхцөл байдал бол байна. За хувьд гарч байгаа зан үйл өөрчлөлт, тухайн хүнд олгож байгаа ур чадвар, тухайн хүнийг танин мэдүүлж байгаа мэдлэг болон тухайн хүн цаашид юу хийж чаддаг вэ гэдгийг аваад үзэх юм бол хүний эрхийн боловсролтой холбоотой асуудал гарч ирнэ. Энэ засгийн газрын зүгээс бүх нийтийн эрхцэн боловсролыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлж байгаа нь саашаалтай. Гэхдээ дан ганц зөвхөн хууль сурчилснаар хүний эрхийн соёлыг бий болгоно гэвэл учир дутагдaltaй. Тэгэхээр дан ганц хуулийг таньж мэддэг болсноор дан ганц хуулийг хизээ би амьдралд ашиглах вэ гэдгийг таньж мэддэг болсноор хүний эрхийг бүрэн дүр хамгаалахгүй. Хуулиар зохицуулаагүй харилцааг юм уу эсвэл олон улсын гэрээгээр баталгаажуулсан ч хуульд бүрэн суугаагүй тэр эрхийн баталгааг хүссэн үсээгүй хүний эрхийн боловсролоор дамжуулж олон улсын гэрээг яаж ашиглах, яаж шаардах вэ гэдгээр тэр хүн мэдж, ойлгож, ухаж таних хандлага болгож төлөвшүүлж байгаа. Цаашлах юм бол үнэт зүйл болгодог. Энэ үнэт зүйл болгож өдөр тутмынхаа амьдралд үйл ажиллагаанд ашиглаж байгааг нь ажилдаа хэрэгжилж байгааг нь хүний эрхийн соёл буюу хар үгээр хүний эрхийн мэдрэмжтэй байх гэж яриад байгаа. За дараа нь яригдж байгаа зүйл бол хүний эрхийн механизмын хяналт. За шинээр сонгогдсон төрийн тэргүүн болон зарим улсын хурлын гишүүн цаашлах юм бол зарим засгийн газрын гишүүн бол бид нар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагагүй шүү дээ. Яагаад заавал дандаа олон улсын асуудал ярьдгийг Монгол улс өөрийнхөө төрийн бодлогыг дангаараа тодорхойлж чадхаар болцсон юм уу гэж цээжэд илтэж байгаа. Гэтэл нэг аваад үзэх юм бол олон улсын гэрээ гэдэг бол заавал биелүүлэх шинжтэй, заавал биелүүлэх зарчмын үүднээс өмнө судалж яагаад байгуулдаг. Тэгээ үүний цаана бүхлбүтэн ард түмэн улс орны нэр хүнд тухайн улс оронтой хамтран ажиллах уугүй юу, тухайн улс орныг дэмжиж ажиллах уугүй юу гэдэг дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа шаардлагадаг ажил учраас бас нэг амны зоргоор цээжний ингэж бурхан эргээд Монгол улсад маш аюултай
хамгийн ойрын жишээ гэх юм бол ерөнхийлөгчийн зүгээс цаазаар авах ялыг охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэг тасан зогсоохын тулд сэргээхэн зүйтэй амаага засгийн газар цаанд оруулаач гэдэг хууль зүйн дотоод хэргийн яам руу хөргүүлж юм л да. Нэгдүгээрт олон улсын гэрээг хэд хэдэн удаагаар зөрчиж байгаа явдал. Нөгөө талдаа бид нар хүний эрхийн талаарх тулгуур олон улсын гэрээг үндэсний хэмжээнд бүрэн дүрэн сайтар мөрдөж ажилланаа. Харин ингэснээ минь хариуд та нар биднэрт тарифын хөнгөлт үзүүлээч гээд зарим улсуудтай худалдааны болон хөнгөлтийн гэрээнүүд байгуулсан байдаг. Гэтэл цаазар авах ялыг сэргээх гэдэг асуудал хөндөгдөөд яамны түвшинд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэдгийн цаана юу яригдэж байна вэ гэхээр Европын холбооны зүгээс тарифын хөнгөлтийг үүний цаана яригдж байгаа хүний эрх чөлөөтэй холбоотой гэрээнүүдийг ёсчлон биелүүлэх үүргийн хүрээнд та нар заавал биелүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлэх учраас бид нар та нарт цаазар авах ялыг сэргээх гэдэг ах юм бол тарифын хөнгөлт үзүүлэхгүй шүүгээд эдийн засгийн шууд бус анхааруулга ирүүлж байгаа жишээтэй. Тэгэхээр Европын холбооны гишүүн улсуудад салбараа нээсэн тэр говь одоо юу гэдгийг бусад манай үндэсний үйлдвэрийн салбаруудыг хаах тэдний бүтээгдэхүүнүүдийг хилэн чанд руу хөнгөлөлтөөр худалдаалах боломжгүй болох нөхцөл байдал үүсэж байна гэсэн. Тэгэхээр цаазар авах ялыг нийгэм эдийн засгаа хөгжихлээр хүмүүс мөнгөтэй болохлээр хүмүүс яаж байдал сайжруулахлаар халья одоо сэргээч яа гэж ярьж байгаа нь өөрөө эргээд бүр улам эдийн засгийн хүнд төсөл байдал руу оруулах бүрэн боломжтой. Одоо бид нар хавтгай буюу улс орнууд нэг нэгнээсээ бүрэн харилцан хамаарсан маш нэгт холбоо харилцаатай маш хязгаарлагдмал нөөцийг дундаа хуваалцаж байгаа тийм гариг дээр амьдарч байгаа. Япон шиг гэдэг юм уу эсвэл тусгаарлагдмал байдлаар геополитик юм уу эсвэл гадаад харилцааны бодлого явуулаад хизээж хожихгүй. Үүнд нь дипломат харилцааны хувьд болон гадаад харилцааны хувьд Монголын тусгаар тогтнол бүр эрхт аюулгүй байдлыг бэхжүүлж байгаа нэг том олд амжилт бол олон улсын гэрээг ёсчлон биелүүлэх олон улсын механизмтай хамтран ажиллаж байгаа явдал байна. Гэтэл үүнийг үгүйсгэж байгаа маань болохоор цаашлбал дипломат хамтын ажиллагаа улс орнуудын зүгээс Монголын байр суурийг дэмжих боломжийг улам хязгаарлаж байгаа эрсдэлд оруулж байгаа нөхцөл гэж харах бүр боломжтой. За үүний зэрэгцээгээр яг энэ олон улсын гэрээнүүдийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал дээр иргэний нийгмийн зүгээс орж ирэх боломж бол дөрөвдөх боломж. Гаднаас нь шахах асуудал. За төр өөрөө чиг үүргээр хуулиа батлаад бодлогоо боловсруулад институтээр бэхжүүлээд ажиллаж байгаа юм байна. Тэгээ иргэдийнхээ мэдлэг ойлголт ухамсар хандлагыг төлөвшүүлээд дээшлүүлээд үнд зүйлийг нь бий болгож өгч байгаа юм байна. Давхар гэрээнийхээ хугацааны дагуу тайлангаа тавиа явж байгаа юм байна. Тэгвэл иргэний нийгэм мөрөөр нь ихтэл ажиллах гэдэг цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр хамгийн ойрын жишээ ярих юм бол манай Монгол улсын төрийн зүгээс олон улсын гэрээний гэрээг хугацаанд тайлгнажсэн үлгэр жишээ улс бол биш. Зарим гэрээг 3 сараар, зарим гэрээг 2 жилээр хүртэл хоцроож тайлгнажсэн муу туршлага байгаа. Тэгэхээр төр том толгой царайлдаг, төр чихгүй толгой царайлдаг ийм туршлага байгаа учраас иргэний нийгэм чи хугацаанд хүний эрхийг яаж эдлүүлж байгаагаа үүргээ яаж биелүүлснийгээ тайлгнажий гэж иргэний нийгэм төрийн байгууллагыг төрийн чиг үүргээ биелүүлж ажиллаж байгаа байгууллага газрыг хянах боломжийг энэ механизмаар бүрдүүлж өгч байгаа. За дээр дурдсан зүйлсүүд дээрээ тулгуурлаад задлаад аваад үзэх юм бол ер нь хүний эрхийн гэрээний байгууллагуудтай бид нар яаж хандах боломжтой вэ? Энэ тэргуунд ямар үйл ажиллагааны чиглэл байх вэ гэхэл хоёр чиглэл байна. Нэгдүгээр та ямар ч төрийн бус байгууллагад ажиллаж ирсэн бай эсвэл иргэнийхээ хуваар тантай холбоотой ямар эрх эдлэгдэж чадахгүй зөрчигдөд байна гэдгийг нь олж мэдээд тэр эрхтэй холбоотой гэрээгээ биелүүлээч гэж ямар зөвлөмжийг Монгол улсын төр төгснийг судлаад түүний мөрөөр ажиллаж болно. За хамгийн ойрын жишээ гэх юм бол энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс ямар холбогдох зөвлөмжийг олон улсын байгууллагад өгж исэн бэ? Түүний мөрөөр олон улсын байгууллага ямар зөвлөмжийг төрд өгж исэн бэ гэж үзэх юм бол хүний эрхийн үндэсний байгууллага нь А статустай ажиллаж байгаа ч гэсэндээ хүний нөөц болон санхүүгийн хувьд хараад бус ажиллаж чадахгүй байна. Энэ боломжийг нь баталгаатай хангаж өгөөч гэж удаа дараусж исэн. Гэрээний олон хороодод мэдээлэл явуулж исэн. Гэрээний хороодын зүгээс Монгол Улсын засгийн газарт хүний эрхийн үндэсний байгууллага хараат бус чадвартай ажиллахын тулд та нар санхүүгийн болон хүний нөөцийн хувьд дэмжиж ажиллаач гэдэг зүйлийг удаа дараа өгчсэн.
Гэтэл үндсэндээ улсын хурлаас баталсан төсвийг аваад үзэх юм бол зарим тохиолдолд бүр хүний эрхийн үндэсний байгууллагынхаа төсвийг таньж исэн тохиолдол байна. Бүр үйл ажиллагааны зардал байхгүй болгоод бүр зарим зардлынхаа 3/1-ийг байхгүй болгож исэн тохиолдол байна. Тэгэхээр үүний цаана юу яригдж байна вэ гэхээр миний хэлээд байгаа Монгол улсын төр том толгой царайлдаг, чихгүй толгой царайлдаг чинь илэрл бол энэ. Засгийн газар олон улсын гэрээг ёсчлон биелүүлж чадж гинэ үгүй юу гэдгийг хөндлөнгөөс ямар ч нөлөөнд автахгүйгээр хараат бусаар хянах чиглэлүүргээ хэрэгжүүлээд тайлан нь хэрэгжүүлж байгаа дээр хяналт тавиад ажиллаж байгаа хүний эрхийн үндэсний байгууллагынхаа зардлыг үйл ажиллагааныхаа зардлыг 3/1 хувиар хувимна гэдэг бол ажиллах боломжгүй болгож байна гэсэн үг. Зүрлэх юм бол шүдгүй арслан болгож байна гэсэн үг. Мах эдийг өвч бойлороо хөвөхөөс өөр арга байхгүй. Залгиа залгиж чадахгүй, гаргаа гаргаж чадахгүй болгодог гэсэн санаа. Тэгэхээр санхүүгийн хувьд хараат бус байх нь эргээд төрийг зөв бус ажиллаж гин, хууль зөрчиж ажиллаж гин, шудраг бус ажиллаж гин гэж хэлэх боломж байхгүй гэсэн үг. Хангалттай нотлохоотой үндэслэгээ суурьтай гаргыг ихлээр судалгаа хурц ажиллах боломж яригддаг. Гэтэл энэ байхгүй гэсэн үг. Тэгэхээр удаа дараагийн иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс болон олон улсын байгууллагуудын зүгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрээдийн хороод альч нам эрх барьж исэн төрд хүний эрхийн үндэсний байгууллагын чадварыг бэхжүүл гэдгийг удаа дараа зөвлөдөг. Тэгээд миний санаж байгаагаар бол улсын хурлын зүгээс бол 2 удаа л төсөв гайгүй нэмлээ. Орон тоот хэллээ. Тэрний цаана юу яригдж байгаа нөхлөөр энэ жил нэлээд олон үнэх хичээл зүтгэлийн мөрөөр нэг төсвөө 300 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. За хэдэн жилийн өмнө болохоор орон нутагт огт хөл байхгүй тухайн аймгийн засаг даргын тамган газрын дэргэд хууль зүйн хилцтэй хамтарч ажилладаг байсан бол 21 аймгийн төв дээр нэг мэрэгчлээ бус нь бол ахиц. Энэ ихтэй хөгжил биш. Юу яригдж байна гэхээр тооны хувьд ажиллах холбоо өсөвч нэмэгдэж байгаа болохоос биш үндэсний хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ гэж судлалыг аваад үзэх юм бол энэ байгууллагыг бэхжүүлэхийн тулд хамгийн наад зах нь сум бүрт ажилтан шаардлагатай. Тэгжиж энэ байгууллага бүрэн дүрэн ажиллах, мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээх боломжтой байна. Гэтэл үүнийг нь одоо хүртэл хангаж чадахгүй байна гэдэг бол манай Монгол улсын төр гэрээний байгууллагуудын зүгээс өгсөн буюу гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хангалттай биелүүлж чадахгүй оромцголж чинь гэж харж байна. Тэгэхээр энэ нь айлч улс төрийн хүчин эрх барьж ирснээс үл хамааран дандаа гарч ирдэг асуудал. За өөр нэг яригдж байгаа зүйл бол бид бүхний маш сайн мэддэг зүйл бол одоо маш хүчээ авч байгаа зүйл бол агарын бохирдлын асуудал байгаа. Хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс комисс улсын хурлд өргөн барьж исэн ихтгэлдээ удаа дараа хөрс ус агарын бохирдлыг 2005 оноос хойш нэг бус удаа хилтгэж байгаа. Гэтэл үүний дагуу хариу арга хэмжээ аваагүй. За нийслэлийн захирагчийн албаны зүгээс болохоор холбогд гарах хэмжээг авч байгаа гэсэн боловч бүрэн дүрэн зохистой арга хэмжээ авч чадахгүй байгаа. За өөр яригдж байгаа зүйл нь юу юм гэхээр агарын чанарын цэгүүдийн мэдээллийг засгийн газар угаадаг. 30 минут тутам захим сүлжээгээр тэр тоо мэдээллийг дамжуулж явах хэрэгтэй байтал зарим үйл 2 сарын хугацаатай манай агарын чанарын цэг мэдээлэл явуулдаг. За энэ жил бол бүр гайхалтай хаалтан дотор гайхалтай байдлаар тооссон. Хэдэн жилийн өмнө телевизийн дэргэдэх агарын чанарын цэг дээр агарын маш нарийн тоосчлолтын хэмжээ 4401 хүрч ирсэн бол сая энэ үйл 10 дугаар хорооллын агарын чанарын цэг дээр 10 дугаар хорооллын ойр орчмын агарын чанарын цэгийн мэдээллийг аваад үзвэл 7000 гарсан. Тэгэхээр агарын чанар улам модж, агарын бохирол улам хортой болж байгаа. Гэтэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бол агарын бохирдол ихссэн байна гэдэг л нэг тогтоол гаргаснаас биш. Зохистой арга хэмжээ аваагүй. Тэгээд удаа дараа жилээс жилд маш их төсвийг агарын бохирдол зарцуулдаг. Гэтэл үнэхээр энэ маань үр өгөөчтэй байсан. Үнэхээр бидний амьдралыг өөрчилж чадж гинэ үү? Үнэхээр хот суурин газрын агарын бохирдлыг бууруулж чадж гинэ үү гэдээ аваад үзэх юм бол очирддаг. Энийг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хүний эрүүл мэндийг хамгаалуулах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хүрээлэн буй орчинтой холбоотой эрхийн зөрчил гэж үзэхээс гадна одоо нэг яригдж байгаа зүйл юу юм гэхээр энэ эрхцүүч ёсыг уландаа гიშгсэн үйлдэл гэж тайлбарлуулсан. Яагаад эрхцүүч ёсыг уландаа гიშгсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа юм бэ гэхээр энэ агарын бохирдол буурахгүй байгаа чинь цаана авилга гамшигын хэмжээнд байгаагийн илэрлэж ярьж байгаа. Тэгэхээр
авилга хэрхэн хүний эрхийн зөрчил болж хүний эрхийн зөрчлийг гааруулдгийн хамгийн тод жишээ бол манай Монгол улсын Улаанбаатарын агаарын бохирдол гэдгийг бид бүхэн энэ дүгнэлт зөвлөмжүүдээс харж болно гэсэн үг. За одоогийн байдлаар бол гэрээдийн хороодод бол хувь хүн гомдол гаргасан жишээ бол байхгүй. Гэхдээ та дээр дурдсан миний үндслүүдийг бариад гомдол гарах бүрэн боломжтой. Монголын төрийн үндэсний механизм ажиллахаа болцсон. Яагаад вэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөх хүртэл энэ асуудлыг авч үзээд шийдэж чадахгүй. Улам хүүхдийн эрүүл мэнд тохирч, нэраа эндэгдэл, хүүхдийн эндэгдэл ихсэж байгаа энэ тохиолдолд бол Монголын төр үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалж чадахгүй байна гэдээ та гомдол гаргаж болно гэсэн үг. Гэтэл нэг асуудал байна. Жишээлбэл утааны сэргээж аудын холбоо ажиллая. Захиргааны ерөнхий хуулийн дагуу төлөөлөл нэхэмжил гаргаад ажиллая гэхлээр яг шүүх тогтолцоон дээр ямар жишээ байна вэ гэхлээр энэ байгууллага хамгийн наазах нь байгууллагын дүрмийн хүрээнд 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Гэтэл эн чинь өөрөө эргээд иргэний нийгмийн орон зайг хөнжөөг нэг алхам гэж ойлгож үзэж болно. Шүүхтэр ачаалал бууруулах зорилгоор сарын өмнө гэрчлэгээ авсан төрийн бус байгууллага 13 жил үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагатай харилцахын хувьд бол 13 жил ажилласан байгууллага нь илүү амар байхыг үгүйс харахгүй. Гэхдээ тухайн асуудлыг илрэн гаргаж ирж байгаа тухайн асуудлын талаар дугарж байгаа гэдэг бол өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл. Төрийн бус байгууллага байгуулад төлөөлөл нэхэмжил гаргана гэдэг бол өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл. Тэр хэрэгжиж байгаагийн нэг тод жишээ. Гэтэл эрх чөлөөгөө эдлээд хандж хахад шүүх давхар хуульд заагаагүй босго гаргаж ирж байгаа гэдэг бол иргэний нийгмийн орон зайг хэмжинэ гэж харах бүрэн боломжтой. Тэгээд төлөөлөл нэхэмжил гарах бүрэн боломж байхгүй болсон. Одоогийн байдлаар бол та бидний эрхийг төлөөлөөд та бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахын төлөө явж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага бол байхгүй. Шүүхтэр. Яг судалгаа хийгээд юм нөлөөлөл хийгээ явж байгаа байгууллага бол байгаа. Гэхдээ шүүхтэр Монголын төр миний эрхийг хамгаалж чадахгүй байна гэд шүүхээр шийдвэр гаргуулах гээд ажиллаж байгаа байгууллага бол байхгүй гэж харж байгаа. За тэгээд манай хувьд бол яг үндсэндээ хувь хүн бол энэ гомдол гарах эрхээ бол баталгаатай эдлэх бүрэн боломжтой. Олон улсын гэрээгээр түүний нэмэлт протоколоор бол таны эрхийг баталгаажуулаад өгсөн. Гэхдээ иргэд хувь хүн гомдол гарах ёстой юм байна. Хувь хүн гомдол гарахын тулд үндэсний механизм ажиллах гэж үзэх ёстой юм байна. Үндэсний механизм нь ажиллахгүй бол би дараагийн алхам хийх ёстой юм байна гэдгийг харах боломжтой ч тэрийг хийсэн тохиол одоогээр алга. За хүний эрхийн зөвлөлийн хүрээнд аваад үзвэл төрийн бус байгууллагуудад бол нэг боломж байгаа нь зөвлөлт статус гэдэг байна. Зөвлөлт статусын хүрээнд юу яригддаг вэ гэхээр яг хүний эрхийн зөвлөлийн нэгдсэн хуралдаан дээр амар улам бичгээр мэдгэл хийх эсвэл яг хүний эрхийн зөвлөлийн хуралдаан зохион байгуулж хахад дэрэгдэн салбар хуралдаан зохион байгуулах боломж бол байгаад байна. Тэгэхдээ зөвлөлт статустай байгууллагад. За манай Монголд бол үндсэндээ нэг гарын 5 уранд багтахаар байгууллага байгаа. Яг хүний эрхийн зөвлөлд яг энэ дээр дурдсан чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар мэдээлэл бол надад одоогор бол байхгүй. За өмнө яриад байгаа түрүүн Алтан гэрэл даргын ярианд дурдсан UPR буюу хүний эрхийн төлөв байдлын ээлжид нэгдсэн хилцүүлэгт бол бид нэр анхных нь хуралдаанаас ахуулаад энэ хилцүүлэгт оролцож байгаа. Иргэд төрийн бус байгууллагуудын зүгээс мэдээлэл тодорхой сэдвийн хүрээнд багцлж боловсруулад явуулж байгаа. Хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс өөрийн бүр эрхийн хүрээнд холбогдох стандарт маягтын дагуу мэдээлэл явуулж байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлагууд ийшээ мэдээлэл явуулж байгаа. Мөн бидэрт байгаа өөр нэг том боломж юу юм бэ гэхээр энэ хүний эрхийн төлөв байдлын ээлжид нэгдсэн хилцүүлгийн өмнө тухайн хилцүүлэгт хүний эрхийн зөвлөлийн гишүүний хуваар оролцож дуурах санал хэлэх эрхтэй тухайн улсын элчин сайдын яамдтай хамтарч ажиллаад элчин сайдын яамдад мэдээлэл өгөөд элчин сайдын яамдаар дамжуулаад Монгол улсад суугаа элчин сайдын яамдаар дамжуулаад хүний эрхийн зөвлөлд тухайн улсын төлөөлөгчөөр зөвлөмж хэлүүлэх бүрэн боломжтой. За энийг ашиглаж исэн туршлага гэдэг юм бол хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс болон зарим төрийн бус байгууллагын зүгээс манад сууж байгаа Турк, Франц зэрэг элчин сайдын яамдуудыг бол мэдээллээр хангаад манай Монгол улсад энэ эрхийн чиглэлээр хүний эрхийн төлөв байдлын ийм нөхцөл байдалд байна. Тийм учраас та өөрийн засгийн газрын төлөөллөөр дамжуулаад хүний эрхийн зөвлөлд ийм байр суурь, ийм зөвлөмж хэлж өгөөч гэд лоббидчихсэн, нөлөөлөл үзүүлжсэн туршлага бол байна. За хүний эрхийн зөвлөлийн дэргэд бол зөвлөх статустай энэ зөвлөх хороо ажилладаг. Энэ зөвлөх хороонд бол иргэний нийгмийн байгууллагын зүгээс бол өөрсдийн дагна хариуцж байгаа чиглэлээр эсвэл зорилт бүлгийнхаа холбоотой асуудлаар мэдээлэл хүргүүлэх бүрэн боломжтой. За тэгээд
иргэн өөрөө юм уу эсвэл бусдаар төлөөлүүлээд гомдол гаргаж болно. Цаашлах юм бол Монгол улсын хүүхэд ч гэсэн өөрөө юм уу эсвэл бусдаар төлөөлүүлээд гомдол гарах бүрэн боломжтой байна. Тэгэхээр энэ гомдолтой холбоотой журмын дагуу энэ зүйлд хандж болно. За тусгай журмыг та бүхэнд би хойд танилцуулъя. За өөр нэг талбарууд нь юу вэ нөхлөөр жил болгон зохион байгуулдаг хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх ийм тусгай форумуд ажлын хэсгийн хурлууд байгаа. Тэгэхээр энэ жилийн 18 он зохион байгуулалт хүний эрхийн зөвлөлийн хуралдааны хилцэх асуудлууд юу байгаа юм? Үүний дотор форумор ямар асуудал хилцэж байгаа гэдгийг бид нар хөндөж аваад дээд түвшний улс төрийн хүрээний нөлөөллийн үйл ажиллагаануудыг хийх бүрэн боломжтой. Цаашлах юм бол Нью-Йоркийн хүний эрхийн төв байран дээр очиод ч гэсэндээ бид нар нөлөөллийн ажлуудыг хийх бүрэн боломжтой байна. За эндээс аваад үзэх юм бол юу яригдчих юм нөхлөөрэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч нарын зэрэгцээгээр манай Монгол улсад байгаа цөөнхүүд тэр нь бэлгийн цөөнх байна уу? Угсаатны цөөнх, хилний цөөнх эсвэл нэг бол арьс үндсээр цөөнх болж байгаа хүмүүс гэдэгс хүл хамааран өөрсдийнхээ байр суурийг хилцэх асуудал руу оруулаад нөхцөл байдлаа мэдээлэл холцож болно. Мөн зөвлөлтөх статустай байгууллага байх юм бол тухайн байгууллагаараа дамжуулаад мэдээлэл хийж болж байгаа. За уугуул хүмүүсийн эрхийн асуудлын хүрээнд манай малчдыг төлөөлөөд евний нийгмийн байгууллага маань үүнээр дуурж болно. За өөр нэг яригдж байгаа зүйл маань юу юм гэхээр доктортой хөгжил 2030-ийн хүрээнд бизнесийн салбар хариуцлагатай байх, байгаль орчин цөрөг нөлөөтэй салбар руу хөрөнгө оруулалт хийхээ татгалзаж байгаа. Хамгийн ойрын жишээ гэх юм бол цэвэр эрчим хүч, цэвэр сэргээгдэх эрчим хүчний хүрээнд газрын тосны салбараас бол ерөн хөрөнгө оруулалтууд гарч эхэлж байна. Газрын тос хүчтэй одоогийн байдлаар дэлхийд нөлөөлөх үс байгаа ч гэсэндээ том санхүүгийн байгууллагууд газрын тосны салбараас гарч байна. Хамгийн ойрын жишээ гэх юм бол Дэлхийн банк. Газрын тосны салбартай холбоотой хөрөнгө оруулалт зээл хийхээс татгалзна гэдэг байр суурь илэрхийлсэн байх жишээтэй. За зөвлөлтөх статусын хүрээнд бол манай Монголд бол үндсэндээ нэг 40 орчим байгууллага байна. За дэлхийд дээр бол яг 16 оны 9 сарын байдлаар бол нэг 4507 байгууллага байна. За нэрийн дурдах юм бол яг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг бол яг энэ зөвлөлтөх статустай. Тэгвэл яг бэлгийн болон нөхөрч хүн эрх эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвлөх мандаттай ийм төрлийн бас байгууллага байна. За ростер гэдэг мандаттай байгууллага байна. Энэ Азийн буддистуудын их тайвны баг хурал гэдэг байгууллага байгаа. Ростер гэдгийн цаана ямар статус ярьдаг юм бэ гэхээр шууд хүний эрхийн зөвлөлтөөр байр суурь илэрхийлэхгүй. Хүний эрхийн зөвлөлийн дарга юм уу эсвэл хүний эрхийн зөвлөлийн ажлын албанаас мэдээлэл хийгээч холбогдох асуудлыг хөндөж гаргаж ирээч гэх юм бол энэ ростер статусыг ашиглаж болж байгаа. Тэгэхээр Азийн буддистуудын баг хурал гэдэг бол үндсэндээ ямар нэгэн шашнаар ялгарлан гадуурхгүйгээр шашны эрх чөлөөг хөхүүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа буддизмыг хөхүүлэн дэмжих чиглэлээр нэлээд 20 дугаар зууны дунд хасаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага гэж харж болж байгаа юм. За тэгэхээр үндсэндээ бол манай төрийн бас байгууллагуудын зүгээс энэ юу харуулж байна вэ гэхээр зөвлөлтөх статустай байгууллага болох шаардлагатай. Хэрвээ байгууллагын хөгжил, байгууллагын стратеги гэж байдаг бол төрийн бас байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллагад зөвлөлтөх статустай болох нь тухайн байгууллагын чадахыг илэрхийлэх нэг том шалгуур гэж харж болж байгаа. Яагаад вэ гэхээр зөвлөлтөх статустай болно гэдэг бол нэгдүгээрт тухайн асуудлыг мэрэгжлийн түвшинд хариуцаж авч явах чадахыг илэрхийлнэ. Хоёрдугаарт өөрийн дүрм цаасан нийгмийн зорилттой бүлэг рүүгээ бүрэн дүрм хурц ажиллахыг илэрхийлнэ гэсэн үг. Тэгэхээр гүйхэн ажилдаг байгууллагын дүрмийг барьж ажиллаж байгаа ч гэсэндээ тэр бүр нийгмийн зорилттой бүлэг рүү хурц чаддаг уу? Тухайн хамт олныг идэвхжүүлдэг, мэдлжүүлдэг туршлага тэр бүр байхгүй байгаа манай төрийн бас байгууллагууд бол одоо нийгмийн бүлэг рүүгээ, зорилттой бүлэг рүүгээ тулж ажиллах, тэдний асуудлыг тэдний өмнөөс чанга дуурдаг, суур нотлоготой үндэслэгээд дуурдаг байх шаардлага бол үүний цан гарч ирж байгаа гэж харах боломжтой. За тусгай журам гэдгийн цааны өрөөгдөж чинь нөхлөр үндсэндээ тусгай журмын цаана бол хэд хэдэн этгээд байгаа. Нэгдүгээр тусгай илтгэгч байна. Эсвэл бие даасан шинжээч байна. Нэг бол бие даасан зөвлөх байна. Нэг бол ажлын хэсэг байгаа. Шинжээчдээс бүрдсэн. Тэгээ эдгээр маань болохоор тодорхой асуудлуудыг хариуцаж аваад тухайн улсын нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдгийг айлчиж нэгтэлдэг байгаа. Тэгээд айлчлалынхаа үр дүнгээр тайлан гаргаад тухайн улсын нөхцөл байдал юу болсон бэ гэдгийг гаргаж ирж байгаа. За асуудлаар сэдвчилсэн гэдэг юм бол сурч боловсрох хэрэг хариуцсан тусгай илтгэгч. Яг боловсролын салбарт хувьчлал ямар байгаа юм? Боловсролыг бараа таваар болгож байгаа нь өөрөө
хүний сурч боловсрох эрхэд болон бусад эрхүүдэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг тайландаа тусгайлан илтгэл болгож оруулсан. Хүний эрхийн зөвлөлд тусгай илтгэгчийн тайлангаар танилцуулсан. Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан байх жишээд. Эргээ аваад үзэх юм бол манай Монгол улсад яг боловсролын багц хууль болон боловсролын салбар дахь зохицуултаа аваад үзвэл хувийн сургуулиудын зохицуулт хангалтгүй байгаа. Гэтэл хувийн сургуулиудтай холбоотой маш олон хүний эрхийн асуудлууд босч гарч ирж байгаа. Нэгдүгээрт хүүхдийн эрхэм чанар, хүүхдийн халдшгүй байдалтай холбоотой асуудал гэх юм бол хүүхдийг төлбөр төлсөн төлөөгүйгээр нь ялгарлан гадуурхдаг. Хүүхдийн дараа уйлралд сурах нөхцөлийг нь баталгаажуулах үүднээс суудлыг хадгалах нэрээр эцэг эхээс нь төлбөр төлөхийг шаарддаг. Төлөөгүй байх юм бол хичээлд нь суулгахгүй хөөж гаргадаг. Эсвэл хүүхдийг төлбөрөө цувуулт зүлдэг юм уу, эсвэл төлбөрөө төлсөн ч өмс зүүсэн байдлаараа юм уу, эсвэл тэр сургалтын хэрэглэгдэх хүн сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чинь үгүй юу, ямар байдлаар хувь нэмрээ оруулж ийн гэдгээр нь гадаад үзмжээр нь эсвэл эцэг эхийнх нийгмийн статусаар нь ялгарлан гадуурхаж байгаа хэлбэр байна. За цаашлах юм бол хөдөлмөрлөх, эвлэлд нэгдэх, үйлдвэрчний эвлэл байгуулах, үйлдвэрчний эвлэлийн гишүүн болох зэрэг эрхүүдийг нь хязгаарлаж байгаа. Маш олон асуудлуудыг үүний цаана гарч ирж байгаа. Тэгвэл тусгай илтгэгчийн тайлангаас дэлхийн түвшинд нөхцөл байдал ямар байгаа юм гэдгийг бид энэчнээс харж болно. Мөн манад айлчилсан тусгай илтгэгч нарын айлчлалаас тэдний тайлангаас бас бид нэр хэрэгтэй мэдээлэл авч болж байгаа. За үүний тулд юу хийж болох вэ гэхээр нэгдүгээр хэн хизээ ажиллах гэж байгааг мэдээ тухайн айлчлалд нь бэлтгэж хувь нэмрээ оруулж оролцох асуудал яригдж байгаа. Засгийн газрын зүгээс хэрвээ ямар нэгэн хүний эрхтэй холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байх юм бол түүнийхэн дагуу холбогдох тусгай журмыг мөрдөж ажиллаач гэдэг айлчлалын урилга явуулахыг шаардаж болно. Тэгээд тусгай илтгэгчийн тайлангийн мөрөөр хамтарч ажиллах бүрэн боломжтой. За манад ажилласан тусгай журмыг аваад үзэх юм бол нэг хэд хэдэн тусгай илтгэгч ирсэн байгаа юм. Тэгээ нэг удаа ажлын хэсэг ажилласан байгаа. За хамгийн анх бол 2004 онд хүнс хариуцсан тусгай илтгэгч ирсэн. 2005 онд эрүүл шүүлт хариуцсан тусгай илтгэгч ирсэн. 2009 онд сурч боловсрох асуудал хариуцсан тусгай илтгэгч ирсэн. 2017 онд хүрээлэн буурчны асуудал хариуцсан тусгай илтгэгч ирсэн. За энэ жил 4 сард ялангуяа 4 сарын 9-өөс 20-ны хооронд цэврус ариун цэврийн байгууламжтай байх эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ирнэ. Яагаад цэвэр усны асуудал хариуцсан илтгэгч ирж байгаа юм бэ гэхээр энэ байдлаараа манай Улаанбаатар хот 2020 онд манай Монгол улс 2040 онд цэвэр усны хомсдол үндэстэн даяараа орох бүрэн боломжтой байна. Тэгэхээр үүний цаана бид нар энэ эрхийн эдэл баталгаатай илүүхийн тулд юуг урьдчилан сэргийлж авах ёстой, ямар асуудал байгааг тасан зохисох ёстой гэдгийг харж болно гэсэн. Хамгийн ойрын жишээ. Улаанбаатараас гараад Багнуур налах дүүргүүрөө явж байхад тэнцээ маш олон уулуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг байгаа. Тэнгүүд зарим цоонуудын шалгангууд агаар жуулагч нэрэн дор гүний усны нүүрс цэвэрлэх цоонууд байгуулсан. Тэр нэг ч биш 789-ыг байгуулсан. Мэргэжлийн ялалт дахиад очингууд нь энэ бол агаар жуулах цооног гэж яриа явж байгаа асуудал байна. Гэтэл мэргэжлийн ялалт буюу төрөнд хяналтаа тавьж чадахгүй, чиглэлөө үүсгэж чадахгүй. Гэтэл эргээд Улаанбаатар хотын оршин суугчдын гүний усны нөөцийг хумсалж байгаа юм зөв бусар мөнгөлдөл байх жишээ. За ирээдүйд болохоор хүний эрхийн хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгчийг өртсөн. За тэгээд хорт бодисны асуудал хариуцсан тусгай илтгэгчийг өртсөн. Гэхдээ тууд болон хэрхэн ажиллах нь бол одоогоор бол тохиролцоогүй байгаа. Засгийн газрын зүгээс бол санаачлагтай ажиллаж байгаа гэж харж болж байгаа. За багслаад аваад үзэх юм бол ер нь яаж ажиллажийнэ гэх юм бол 2012 оны байдлаар энэ бүсчилсэн байдлаар улс орнууд олон улсын механизмд хамтарч ажилласан туршлагыг аваад үзэх юм бол Аз намхан талын бүс хамгийн идэвхтэй байна. Аз намхан талын бүс дотор манай Монгол улс орж ирдэг. Гэхдээ манай Монгол улсын төрийн бүс байгууллагуудын итвэх бусад бүсийн байгууллагуудтайгаа болон Аз намхан талын хөрш улсуудтайгаа харьцуулах юм бол маш бага. Үндсэндээ манай Монгол улсад гэрээний хороодод мэдээлэл явуулдаг, гэрээний хороодод сүүдэр ихтгэл бичдэг 20 байгууллага дотор л хэрэглэж байна. Гэтэл нэг нөгөөлөхөд хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын тоог аваад үзэх юм бол хэдэн мянгаар илэрхийлэгдэх бүрэн боломжтой. За эргээд аваад үзэхлээр юу яригдж байна вэ гэхээр төр хэрхэн ажиллаж байна гэдгийг хянах чиг үүрэг бол зөвхөн иргэний нийгэмд байгаа юм биш ээ. Иргэний нийгмийн зэрэгцээгээр иргэд хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагын албан хаагчид, улс төрчид, хүний эрхийн байгууллага, бусад улс орн болон нэгдсэн үндэсний байгууллага болон бусад чиг үүргээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагад хамаарч байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээлэлийг аваад үзье л да нэгдүгээрт.
Хэвлэл мэдээлэлгүүд манайхан бол их гоё нэр өгдөг. Та нар бол дөрөв дэх засаглалын байгууллага гэдэг. Гэтэл дөрөв дэх засаглал гэдэг нэрийг олж авч байгаа гол амин сүнс нь бол иргэдэд тухай бүр тал үл хараад тэнцвэртэй мэдээллийг даруй хүргэж байгаагаараа л мэдээллийг хэвлэл мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал гэж. Хэрвээ тэгж чадахгүй бол хэвлэл мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал буюу шийдвэр гаргахад нөлөөлдөг эрх мэдлийн нэг хэсэг гэж харах бүрэн боломж байхгүй. Манай Монгол улсад бол эзний хэвлэл мэдээлэл редакцийн хяналт тэгээ одоо сүүл гарч ирснээр зөрчлийн тухай хуулиар бол редакцийг 20,000 төгрөгөөр торгоно гэдгээс болоод бол хэвлэл мэдээлэл бол зоригтой дуурхай боллоо. Тэгээд нийгмийн салбарт гарч ирж байгаа өөр нэг юм нь юу вэ гэхээр self censorship буюу хүн дотооддоо өөрийгөө цагдан хяндаг болж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилт мэргэжлийн ёс зүйтэй хийчихсэндээ энэ мэдээллийг гаргачих юм бол дараа надад ийм асуудал үүсэх үү? Эсвэл редакторын зүгээс намайг ингэж дарамтлах болов. Нэг бол гаднаас ийм аюул ирэх болов гэдэг үүднээс дотооддоо өөрийгөө цагдан хяндаг ийм асуудал хэвлэл мэдээлэлд гарч ирж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийг бид нар байнга хамтран ажиллаж дэрэгдээ давуулж авч явах хэрэгтэй. Иргэдэд бид нар хүн эрхийн боловсролыг заавал чанартай болгох хэрэгтэй. Төрийн байгууллагын албан агч нар ч гэсэндээ хэдийгээр хадлан сэлхий их байгаа ч гэсэн солигдсныг нь хүртэл цохролтгүйгээр бид нэр соён гэгэрүүлэх хэрэгтэй. Шинээр сонгогдсон улс төрч бай, олон жилийн туршлагатайч бай, улс төрчдгийг бид нэр байнга шинэ мэдээлэлээр цэнгэлж явах хэрэгтэй. Энэ чиг үүргүүд дээр нь хүний эрхийн үндэсний байгууллага бол оройлон ажиллах хэрэгтэй. Хамгийн гол тулгуур тоглогч нар бол энэ гаднаас нөлөөлж ажиллах зүйл маань юу юм гэхээр хамтран ажиллаж байгаа дипломат харилцаатай. Нэг бол өөр хоёр болон олон талт гэрээгээр хамтран ажиллаж байгаа улс орнууд, нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллагууд байна. За дүгнэх юм бол нэг үндсэндээ нэг ийм юм байна. Манай олон улсын механизмд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо тэднэр хэрхэн хувь нэмрээ оруулж ийнэгээ даваад үзэх юм бол бусад төрийн бус байгууллагууд маань үлгэр жишээ болох зүйл юу юм гэхээр нэгдүгээрт бид нар үнэхээр хүн рүү чиглэж ажиллаж байгаа юм бол үнэхээр нийтийн сайн сайхны төлөө зорж ажиллаж байгаа юм бол байгууллагынхаа дүрмд заасан тэр алсын хараад эрхэм зорилгодоо хүрэхийн тулд тулж ажиллах гүйхэн биш гүнзгий олон талаас нь асуудлыг судалж, баталж, нотолж, туршлагаа баталгаажуулж, чадахжуулж, нотлохоо баримттай үндэслэл суурьтай ажиллах шаардлагатай байна. Нэг. Дараа нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр хичнээн ч гэсэндээ бид бүхний орон зайг хомж байгаа ч гэсэндээ энэ орон зайг иргэний нийгмийн байгууллага өөрөө үнэт зүйлээ эрхэмлж тэлэхгүй бол төрийн зүгээс ялангуяа ийм популист амлалт өгж байгаа улс төрчид бүхий төртөө үед бол тэлж гарах боломж дэлхийн хаач хөгжилтэй ч бай хөгжилгүй ч бай маш хүнд байгаа юм. Тэгэхээр үнэт зүйлээрээ нэгдэж түүнийг өөрчлөхийн төлөө дуурах нь маш чухал юм байна гэдгийг иргэний нийгмийн оролцооны амин сүнс гэж дүгнэмээр байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Лавлаж асуух зүйлээ бол бүгдээрээ ярилцаа авчи. За их болов сайхан баярлалаа. Хүний эрхийг хангаж хамгаалах олон улсын механизм түүний иргэний нийгмийн оролцоо төдийгүй бас Монгол улсад тохиолдож буй хүний эрхийн сорил бэрхшээлүүд тэр дундаа ингээд Азийн бүс нутаг тийм иргэний нийгмийн байгууллагуудын одоо хөгжил чадвар гэдэг олон зүйлээр өргөн хүрээтэй мэдээлэл өглөө мэдээлэл их сайтай хэл байлаа гэж одоо лекц байлаа гэж сонслоо. За тэр дундаа эндээс бид харуулт хүний эрхийн асуудал өөрөө их хэр өргөн хүрээтэй олон талтай бас асуудал шийдэл хайсан асуудал гэдэг эндээс харагдж байгаа. Тэгэхээр яг одоо бас цаг багаагаа тул олцож та бүдгийг бас өөрсдөө сонирсон асуултаа асууж байр суурь хэлэх юм орж байна. За ингээд юу асуулт асуухад өөрсдөө сов танилцуулаад ахнаас зүгтээ хааж байна. За баярлалаа. Манай байгууллагад болохоор бас бид нар олон улсын шинжиштэй хамтарч ажилладаг байгаа. Мэдээж хүний эрхийн асуудал ярьж байгаа ядуулыг бурал гэж аваад бид нараас хамгийн оновчтой сайн төсөл хэлбэрийг сайн хэрэгжүүлснээр ядуулыг бууруулна ажилтаа болгох энэ чиглэлээр ажилладаг байгаа. За тэгээ сая бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар 2 томоохон төсөл дээр ажилласан. Тэгээ тэрний нэг төсөлтөнд жишээ нь буцаагдсан баг шээ. Нэг төсөл нь ямар асуудлаар буцаагдсан бэ гэхээр зэрэг 5,000 айлын орон сууц барих барилгын том хорооллын асуудал тавигдсан. Төсөл нь маш сайн боловсрогдсон. Нэлээд явагдаж байгаа. Тэн дээр танаа Улаанбаатар хотод энэ баригдах боломжгүй. Бид энэ мөнгө өгөхгүй. Яагаад гэвэл танаа Улаанбаатар хотод өнөөдөр 30,000 айлын орон сууц байна. Нэгдүгээр тэр чинь борлуулалт байна. Хоёрдугаар танаа хот өнөөдөр усгүй болгож байгаа юм чинь бид нэмж 5,000 айлын орон сууц барихт чинь одоо хөрөнгө өгч тийм ээ энэ санхүүжилтийг өгөх боломж авахгүй. Энэ бол насраг хүний эрхийн
зөрчсөн үйл явдал болно гэд нөгөө улсууд манайсан сонгуульчд өгөөгүй байх шүү дээ. Хоёр дахь нэг төслийн үед болохоор зэрэг тухайн төслийг хэрэгжүүлэхэд танаа улс засгийн газар иргэний нэгэн байгууламж хэр оролцоотой ажилладаг юм бэ? Хүний эрхийг хэр хангадаг юм бэ гэсэн. За нодлон бол Европын холбооноос 5 хүн шинжээчин баг ирж ажилласан байгаа. Ирж ажилласан. Тэгээд магадгүй бид нар ч мдээгүй байсан. Би ч гэсэн мдээгүй байсан. Мдээгүй байхад ирсэн, уулзсан байсан. Тэр тухайн хүмүүс ирээ авсны дараа бид нар 4 сарын дараа тэр хүмүүс юу дүгнээд хэлээ явцсан бэ гэдэг тайлан бид нар дээр ирсэн уулзсан. Тэн дээр юу гэсэн гэхээр ерөөсөө бид нар ингээд нөгөө нэгдэж ажиллах хэрэгтэй юм байна. Манайх хүний эрх гэж яриад нөгөө тал талдаа бүгдээрээ нэг бахалбыг төрөмс аваад тийм ээ эргэдэл хүний эрх гэж яриад байгаа боловч яг хүний эрх гэж яг хэнийг хэлэх юм бэ? Хэний төлөө яваад байгаа юм? Тухайн тэр хүмүүстэй юу ойлгуулах юм? Бид нар яг юу нэг хүний эрх гэж тэмцэх ёстой юм бэ гэдэг утганд байхгүй. Нөгөө хүмүүсийг ирсэн чинь манай яавныхан болохоор зэрэг засгийн газрын зүгээс болохоор бид нар ястаа ийм амар хууль баталсан, ийм сэрхий хууль баталсан. Аваад тэрнийхээ бүгдийг одоо халамжлаад хайрлаад ингээд баахан мөнгө тараацсан ингээд нэг хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам гэр бүл хүүхд залуучдын газрын хоёр илүү төлөвлөсөн л дөө. Яг л энэ нийгмийн халамжийг илүү төслөөс учраас тэгээ баахан магтаал явуулсан. За иргэний нэгэн байгууллагад гэдэг нөө төрөмөөс байгууллагатай уулзсан чинь засгийн газар бидний үгийг сонсдгоо бид нар хүний эрхийг яваад байдаг боловч ингээд баахан уйлаад ингээд гомдлоод аав ээжтэй эрхэлсэн юм шиг баахан тийм ингээд хоёр талынх нь ингээд иргэдээр очсон чи иргэд нь бас ингээд хороомор бидний хүлээж авдаг бидний эрх аюул зөрчигдөж чинь хэцүү байна гэдэг ингээд тал талаасаа баахан гомдол юм шиг эсвэл магтаал юм шиг юм болцсон. Тэгээд өнөөдөр бол Монгол улсад энэ хүний эрхийн хүслийг хангаагүй байна. Энэ асуудлаа нэлээд цэгцэлж, нэлээд ингээд засгийн газар үр дүндээ арга хэмжээ авч иргэдийнх нь боловсролыг дээшлүүлж дараагийн төсөлбөр энэ санхүүжилтийн өгнө гэдэг байдаг одоо жишээ нь хоцрох шишээтэй. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр хаана яваа юм бэ? Бид нар ингээл фэйсбүүк, сошиал орчинд ингээд хардаг ч юм уу, телевизээр ингээд харах чинь асар их зөрчилтэй байдаг. Манай сангийн хувьд бол бүр нэг юунд асуудал дээр айгүйх голчиж ажиллаж байгаа нэг юм болохоор зэрэг одоо энэ хэл мэдээлэлээр гарч байгаа зураг тариадаагаар гарч байгаа реклам зар сурталчилгааны асуудал дээр айгүйх голж нэлээд бас навнаас өгч ажиллаж байгаа. Гэх мэт ингээд бид нар яг хүний эрх гэж юу хэлэх ёстой вэ? Тэрэндээ бид нар яаж хамтарч ажиллах ёстой вэ? Тэг доор үрнээ одоо энэ ч бол нэлээд олон залуучууд ирсэн байна, оюутнууд ирсэн байна, тийм ээ, судлаач ирсэн байна. Зүгээр нэг тэрийг нэг засгийн газар юм үүрэгтэй эсвэл хүний эрхийн комиссн ингэх ёстой ч гэдэг юм уу? Эсвэл нэг хүний эрхийн төлөө явдаг хэдэн дөрмөөс байгууллагад энийг авч хэрэгжүүлэх ёстой гэдэг асуудлаар биш бид нар доор үрдээ хэсэг болгондоо бид нар авч хэрэгжүүлэх юм бол уул нь бол нэг асуудалтай асуудал биш. Яг л бид нар 3 сая явлаа. Тэгээд дээрэс нь бидний нөө мэдээллийн баазын асуудал бас аяга хосрогдолтой. Сая бас боловсрол сайхны асуудал дээр орсон тийм ээ. Нэг харилцсан ус гэдэг байгаа боловч бидний нөө мэдээлэл засгийн газраас яваад гэрээний ороод ингээд тайлбар хэлхүүдэд нь яваад зөрүүтэй мэдээлэлүүдтэй ерөн гэдэг явдаг ч юм уу тийм ээ. Нэгдээд одоо бол цаг баг байна. Одоо би бол сая нодлонгийн бид нар ч өгсөн санамжийн дагуу одоо сая боловсрол сайхны хэлтгэлээр ч гарлаа. 2020 он гэхэд Монгол Улаанбаатараас усгүй болох юм бол одоо бид нар нэг олон ингээд орон сууцнд амьдраад байх шаардлага байгаа ч юм уу гэж юм уу. Энэ асуудал Удны усны асуудал. Тэгээд хөрсний бохирдлын чинь удны асуудал чинь хөрсний бохирдолтой холбоотой асуудал. Бид нар ч гэсэн нодлон бас сангийнхын зүгээс бол бүтэн 3 сар бол хөрсний бохирдлын асуудлаар судалгаа хийсэн, хүмүүстэй иргэдээ уулзсан. Энэ бол ерөөсөө иргэдэд яг тухайн асуудлын тархинд нь суудалд аюулсан ойлгоцыг өгөхгүй бол одоо та нар ч гэсэн өнөөдөр ингээд лекц уншлаа, сонслоо гараа зүгээр энэ хэдэн хүмүүсийн асуудал биш. Энэ бол аюул гүн гүнзгий утгаар нь ойлгож бүр тарих аюундаа аюул сайн тусаад одоо тэрний хажууд байгаа гэрччээ очлаа 5 хүн байна, 10 хүн байна, ах トゥ байна, хамаатан садан байна. Тэр хүрээлээрээ бид нар ингээд хэлж ажиллахгүй бол энэ асуудал аюул хэцүү болцоо. Тэгээд яг олон улсын байгууллагын манайхтай хамтарч ажилладаг байгууллагууд болохоор 168 улсын салбартай олон улсын санхүүгийн корпорац байдаг. Тэгээд тэр маань ч гэсэн одоо надад одоо жишээ нь тийм ээ. Одоо яг одоо би хайцж байгаа манай байгууллага болохоор наад одоо асуудлуудаа шийдэж гэдэг аюу зөвлөмжийг өгдөг. Би ганцаараа шийдэж чадахгүй ч гэсэн олуулаа ингэж хамтарч энэ хүний эрхийн асуудал гэдгийг бид нэр зөвхөн ойлгох. Зүгээр нэг одоо нэг асуудлыг нэг чигээр биш өнөөдрийн бидний нуух хөстэй холбоотой асуудлаас болоод олон ингээд асуудлууд гарч байгаа учраас энийг бидний зөв зэгстэй ойлгох хэрэгтэй. Зүгээр нөө онлоор бидний ойлгоод аюу 20 жил болсон юм байна. Би одоо өнөөдөр бол тэмэлт өгүүлдэж онлоор ойлгоод 20 хэдэн жил явцсан. Одоо бол энийг бид нар практик дээр яаж ашиглах вэ? Хүмүүст нь яаж тэгвэл мэдээлэл яаж мэдлэг болгож бид нар харж үзэх үүдээр л аяга анхаарах зүйтэй баг. Тэгээд баярлалаа. Тэгээд бүгдээрээ ингээд хоошид хамтарч сайн ажилласгаая гэж хэлье. За итгэгчид баярлалаа. Нэг асуулт асуусан. За энэ шудраг шүүгээр шүүгдэнэ гэж
одоо энэ хүрээнд асуудал гардаг. Энэ болохоор нөгөө иргэний хэрэгээр ингээд монголчууд маш их хэрэгээр явж байна л да. Тэгээ иргэний хэрэг болохоор улсын дээд шүүхтэр очихлоороо эцсийн шийдвэр гардаг. Тэгэхээр зэрэг энэ шүүхийн шийдвэрт нь биш, шүүхийн процесс нь одоо гомдол гарах талаар асууж байгаа. За энэ дээд шүүхтэр очиод иргэний хэрэг дээрээ тухайн иргэн өөрийнхөө асуудлыг өөрийнхөө биеэр заавалчгүй олж одоо танилцуулнаа гэдэг өвчний улмаас хүндэтгэх шалтгаанаар өрсөлд гаргаж байгаа. Тэгэхээр зэрэг тэр хүнийг оролцуулахгүйгээр шууд асуудлыг шийдэж байгаа. Тэгээ энэ дээр одоо ямар гарц ямар одоо тайлбар хийх вэ? Хяналтын шатны шүүхтэр бол заавал хэргийн талууд бүгд биечлэн оролцох шаардлагыг бол хуулиар баталгаажуулаагүй. Тэгэхээр шүүгч нарын хувьд бол хуулийн дагуу эрх хэмжээг ашиглаж шийдвэр гаргаж ийнэ гэж харж болж байна. Таны хэлсэнчлэн хүнд өвчтөй хүн оролцож хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэдэг хүсэлт тавьж байгаа бол тэр хүслийг хүлээж аваа шийдвэрлсэн байх гэж бодож байгаа. Үнэхээр тэр хүн хүнд өвчтөй ч гэсэндээ тэр шүүхийн хэрэг хяналт шийдвэрлэж байгаа явцыг танхим дотроос нь биш юм ахэд мэдрэмээр байна гэх юм бол одоо манад бол нэг үе бодвол нэг цахим байдлаар шүүх хурлааны зохион байгуулах боломж бүрдсэн. Тэгэхээр шүүгчийн туслах тамгын газар энэ дээр анхаарал тавиад ажиллах бүрэн боломжтой учраас хэрвээ дахиад ийм асуудал гарах юм бол дээд шүүхийн тамгын газрын дарагт нь албан хүсэл тавиад бид нар одоо юу гэдгийг 3 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг нэг бол аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж байгаа тэр өвчтнийг шүүх хурлааны үеэр цахим байдлаар холбох хүсэлтэй байна ч гэдэг юм уу те. Тэгэж энэ асуудлыг шийдэж болно. Шүүгч одоо юу гэдгийг хууль хэрэглээд хуульд байгаа зүйл залтыг ашигласныг нь одоо яах вэ гэвэл та холбогдох хууль засан өөр байгууллагад нь хандах буюу шүүгч мэргэжлийн ёс зүйтэй ажиллаагүй гэх юм бол шүүгчийн ёс зүйн алдаа гаргасан гэж хандж болно. Нэг эсвэл дээд шүүхийн ерөнхий шүүгчд та бичгээр хүсэлтэй гаргаад ийм үндслээр би энэ хүнийг одоо юу гэдгийг нэг бол энэ үйл ажиллагааг дахиж харгалзаж үзээч гэж ингээд хандах бүрэн боломжтой. Эсрэг яаж ингээ яаж удаг. За бид нар ямар ч гэсэн Улаанбаатарчууд маань сүүлийн тусал усаа харахад нэг 2 жил, за нэг монголчууд маань бас нэг 10 хэдэн жил үлдсэн юм шиг байна. Тэрнээс наан нь хадаж өгөө угаардаж өгөө гэдэг 2 сонголт бас биднэрт байгаад байна. Тэгэхээр агаарын бохирдол үнэхээр хэцүү. Бид нар ингээ эргээд ингээд босч тэмцний өрдөөнд бас хэд хэдэн ажлуудыг бас ингээ эхлүүлж байна л та. Эхэлж байна энэ аягүй сайшаалтай. Ихэнх нь дандаа бас концесс гэрээ бүсэлхүү тусламжаар ажлууд эхэлж байна. Маш их хэмжээний мөнгөний ажлууд бас эхлэх гэж байгаа сураг байна. Эргээд эн чинь бас бидний төлөвлөх өөр хамгийн гол нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бүх ажлууд маань өмнө бас айгүй олон ажлууд ингээд хэрэгжсэн шүү дээ. Айгүй олон мөнгө төгрөг ингээд замхарсан. Дахиад ийм байдал гарах гэдэг. Иргэдийн босгосон асуудлыг гаргаж ирсэн энэ асуудал дахиад цаашаа нэг юм мөнгө угааж ийдсэн ажил болох үедээ гэдэг би өшөө энэ оюутан залуучуудыг ялангуяа манлайлж энэ асуудал одоо та нарын асуудал шүү. Хамгийн гол ирээдүйд та нар одоо энэ их орны эзэн болох хүмүүс. Эргээд та нар бас ээж аав нар болно. Эргээд та нар энэ их нутагч үлдэнэ. Тэгэхээр өнөөдөр би жоохон байна, би оюутан байна гэж бодохгүйгээр энэ асуудлыг судлаасан. Эргээд энэ зарцуулагдж байгаа хөрөнгө мөнгөн дээр яг юу хийх юм бэ гэдэг дээр иргэн хүнийхээ хувьд хүн болгон бас энэ дээр хянж үзэж байгаасаа гэж хүсэж байна. Бид нар бол үүндээ чадах чинээгээр явж байна. Заримдаа бол бас хүчин үнэхээр мөксөж байна. Тийм учраас энд би бас уриалах гэж ирсэн юм аа. Тийм за. Ямар ч сургуулийн багш байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүхийн үндэсний комисс гэдэг нь ерөнхийдөө хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас жил болгон судалгаа шинжилгээний материалууд бүгдээ гаргаж л да. Ерөнхийдөө хүний эрх Монгол улсад маш өндөр түвшинд өрчилж байгаа гэдэг бол хүн болгон гэж байна. За сайн дээр чинь утааны талаар ч гэдэг нь утааны байдлаар ч гэдэг нь өрчилж байгаа асуудал гараад байна. Тэгэхээр түрүүний нэлтгэл дээр бас гарсан юм байна. Бүс нутгийн тогтолцоо, бүс нутгийн механизм гэдэг. Жишээлбэл нөгөө Европын хүний эрхийн шүүгч гэдэг юм уу. Яг нь Европын холбоонд Европ төвд байгаа улс орнуудад хүний эрх зөрчигдсөн тохиолдолд өөрөлдөл буруу шатны шүүгээс шийдвэр гарсан тохиолдолд тухайн этгээд Европын холбооны шүүхэд хандаад өөрийнхөө эрхийг хангуулж чадчих байна л да. Аз төвийн түвшинд ийм хүний эрхийн механизм байдаг, хүний эрхийн шүүх байдаг ч юм уу. Тэгэхээр яг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаар одоо нэгдсэн үндэсний байгууллагч гэдэг юм уу, өөр олон улсын механизмд хандаад одоо бүс нутгийн механизм буюу бүс нутгийн шүүх байгууллага тийм санд манд дэвшүүлэх боломжтой bonцоо хэр үүдэх юм болоо. Тэртэлээр юу гэж боддог вэ гэж асуусан байна.
Тэгээд яг энэ шүүх гэдэг байгууллагын цаана жоохон тийм императив хийх шинжтэй шийдвэр гаргадаг учраас энэ шийдвэрийг биелүүлэх магадлал өндөр байдаг. За тэгээд тэр бүс бүртгэхийн механизмыг яг үйл ажиллагаа явуулаад сонирхолтой шийдвэр гаргасан. За энэний биелүүлж байгаа улс орнуудын жишээ маш их байгаа. Тэгэхээр Монгол улсд бол үнэхээр маш олон хэмжээний судалгаа, шинжилгээний материалууд гардаг боловч яг үүнийг хангах тал дээр ерөөсөө бэлэн бос байдаг ч гэдэг юм уу. Чек хэлбэр эсвэл цахим хэлбэр байдаг. Бид нар энэ асуудлыг одоо бэлэн болох хэрэгтэй, бэлэн мөнгө хэмжээний бэлэн мөнгө болох хэрэгтэй юм шиг юм. Ийм хүнийг санал болгосон тийм. За баярлалаа. Саяны хүний урайлган дээр эргээ харахаар нэг юм байгаа юм л та. Яагаад би авилга гавшиг гэдээ яриад байна вэ гэхээр зүгээр хамгийн ойрын жишээхэд иргэд хүмүүлийн журмаар хүмүүсийн хэрэгцээнд зориулаад хүүхдийн цэцэрлэгт агаар шүүгч, цэвэршүүлэгч худалдаж аваад өгж байгаа юм л та. Тэгээд нийслэлийн 30 цэцэрлэгт хандивын журмаар өгмөгц нөгөөх нь яаж ийм вэхээр заримдаа сургуулийн захирлын өрөөнд юм уу, заримдаа гэртний юм уу, нэг бол цэцэрлэгтгийн эрхлэгчийн өрөөнд нь очиж чаддаг. Тэгэхээр нөгөө төр үүргээ биелүүлэхгүй, хувь хүмүүс түүнд нь туслахгүй, хувь хүмүүс сайн сэтгэлээр, сайн дураараа сайхан сэтгэлээр урдуур нь тавьж ороод тахлаар төр үүргээсээ зайлсхийгээд юм бултдаг муу жишээ бол манад бол одоо сайхан тогтож байна л да. Тэрнийх нэг илэрлэл нь юу гэхээр хүний эрхийн зөрчил гарч ирэх мөгц. Энэ төрийн бус байгууллагууд нь яагаад дуурахгүй вэ? Тэд нар хайчиж өгч асуудаг. Тэгэхээр төрийн бус байгууллага нь дуурахгүйгээс үл хамааран төр өөрөө үнийг хүн хянжсэн хянж байгаагүй заавал хийх ёстой юм л да. Тэгэхээр тэр хүүхдийн агаар жуулагчийг хувьдаа нааж ашиглаж байгаа бол өөрөө нэг авилгын илэрлэлж харж болж байгаа. Заавал мөнгөөр юм албан тушаалаар байх албан. Таны асуултанд аваад үзэх юм бол юу гэж байна вэ гэхээр Аз номхон талын бүсийн хүрээнд бол хэд хэдэн санаачлага явсан ч ерөөсөө урагшлахгүй байгаа. Тэгээд ASEAN-аас гэдэг юм уу тодорхой хэмжээний санаачлага явсан ч гэсэндээ яг ASEAN-ийнхаа бүтцэд дотор болохоор хүний эрхийн асуудлуудыг ярьдаг юм улс төрийн шинжтэй байгууллага бол байгаа юм. Гэхдээ таны хүсэж байгаачлан заавал биелүүлэх шинжтэй шийдвэр гаргадаг байгууллага бол байхгүй. Байгууллыг гээд санаачлага гаргаа явангууд хүлээн зөвшөөрөх нь аюултай. Хамгийн хүчтэй энэтхэг хятад нийлийг ингүүт тэр хоёрын хөхүүлэн дэмждэг хөрсөн дээр бид нар шүүх байгуулна гэж дэмжих ус байхгүй. Япон бол хүлээн зөвшөөрөхгүй хятадтай тийм. Тэгээд энэтхэг гэдэг юм бол Пакистан хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр чинь нөгөө Европ бол ингээд соёлын нэгдмэл хөрс суурьтай байсан бол энэ Аз чинь нэг юм олон салаа соёлын хөрстэй л байгаа юм л да. Тэр нь нөлөөлдөг. Тэгээд бас энэ дайны хурцтмал байдал ч гэсэндээ бас нөлөөлөд байгаа учраас би бол энийг ойрын хугацаанд бол гарч ирэхгүй байх гэж бодож байна. Яг нь гарч ирвэл сайн. Гэхдээ тэр нь бүх улсууд хүлээн зөвшөөрөд шийдвэр биелүүлдэг байхдаа нэлээд л удах байх. Тэр соёл тогттлоо. Түрүүний сангийн төлөөлөгчийн хэлснээр ямар санаачлага одоо өрнжийн нөхлөр доктортой хөгжлийн зорилгыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхдээ Аз номхон талын бүсийн зөвлөдөх механизм гэдэг нэг юм бүтэц гараад ирсэн. Товчлон APRCM гэдэг Asia Pacific Regional Consultative Mechanism гэдэг. Энэ дээр юу яригддаг вэ гэхээр төрийн бус байгууллагууд гишүүнээр илсээд өөрөөсөө судалдаг асуудлаа, мэрэгчлээ эсвэл зорилттой бүлгийг мэдээллийн сан болгож өгөөд өөрсдөө туршлагыг хуваалцаад тэгээд яг тухайн үндэсний хэмжээнд бид нар доктортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд аль хүний эрхийн чиглэлээр ажиллаж ийн үгээд тэрийг зөвлөдөг. Тэгээд тэрнийхээ зөвлөсний дагуу саналаа багцлж агаад нүүб рүү явуулж доктортой хөгжлийн зорилгыг манай улс ингэж хэрэгжүүлж байна. Аз номхон талын бүсд ийм байна гэж шахдаг нөлөөллийн нэг юм талбар бол байгаа. Байгуулагдсан байгаа. Яг нь залуухан нэг 4 жилийн түүхтэй л байгууллага. Миний мэдлэр бол өөр юм бол мэдэхгүй. Тэгэхээр бас Монголс байгууллагууд нэгдээд орцсон байгаа. Тэгээд энэ дээр бид нар одоо бас яаж нэг дотоодынхаа нэг үндэсний хэмжээний төрийн бас байгууллагуудаа нэгтгэхэд Монголынхаа үндэсний хэмжээний яг доктортой хөгжлийнхаа зорилгын хүрээнд ажиллах нэг байгууллагуудаа нэгтгэж одоо яг зөвлөлдөг түншлэлийн талбарыг үндэсний хэмжээнийхийг зохион байгуулахаар бас ажлууд маань эхлээд явж байгаа. Тийм болохоор зэрэг одоо энэ маань нэлээд зэгсэндээ авах яг энэ маань жоохон удаашралтай бас явцсан гэхээр засгийн газрын зүгээс бас манайх нөө доктортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэх үйл явцсан нэлээд жоохон удаашралсан нэлээд хасрагдaltaй явж байсан. Тэгээд тэр үргэлжлэж гисэн бид нар бас нөлөөлж чадахгүй байсан. Тэгээд сая болоод бид нар энэ асуудлаараа яриад үндэсний хэмжээний бас ийм зөвлөлтөд талбар бий болохоор ажиллаж байгаа. Тэгээд удахгүй бас өчиг амьтад босрогдоод бас мэдээлэлд явах. За
За асуулт тавьж санд бодлоо байр суурь хуваалцсан та бүхэнд талархаж байгааг хэлье. За ингээд хүний эрхийг хангаж хамгаалах олон улсын механизмд хэрэгний нийгмийн оролцоо гэсэн сэдвээр бас сонирхолтой лекц танилцуулж бидэнтэй өөрийнхөө судалгаа төлөвлөлийн ажлуудаар ариун нийгмийн байгууллагад ажиллаж буй бас бодит туршилт дээр тулгуурсан сайхан мэдээлэл танилцуулсан болор сайхан мэдээлэлд талархаж байгааг илэрхийлье. За тэгэхээр болор сайхан мэдээлэлд танилцуулсны дагуу бас энэ хүний эрхийг хангаж хамгаалах одоо олон улсын механизмуудаас Монгол улс бол идэвхтэй оролцож өөрөөр энэ ард түмний болоод улс үндэстнийхээ бас нэр төр байр суурийг бас хүчтэй илэрхийлэх ийм хэцүү шаардлага байгаа. Энэ дундаа бол иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа хүний эрхийн үндэсний байгууллагууд, судлаач, төр засгийн газрын байгууллагууд бүх талын хөгжмөд оролцоо бас үнэхээр шаардлагатай зүйлээ гэдгээр би бүхэн мэдээ юм жаа. Энэ тал дээр ч бас манай оролцогч хамт байр сууриас илэрхийлж ярьлаа. Тэгэхээр энэ хүрээнд бас нэлээд одоо өнөө цагт хамгийн идэвхтэй хийж байгаа зүйлүүд энэ UPR хүний эрхийн ээлжлүүлэлт хилцүүлгийн одоо дунд хугацааны хэрэгжил буюу тийм ээ 2015 онд одоо Монгол улсын засгийн газар хүлээж авсан 150 одоо зөвлөмжөө хэрэгжилтийг бас дүгнэх яг энэ цаг үе явагдаж байгаа. За энэ хүрээнд бол одоо хүний эрхийн үндэсний комисс энэ ариун нийгмийн байгууллагуудаараа хамтраад одоо сая энэ 2018 оны 1-2 дугаар сард багтаагаад 21 аймагтаа яг энэ UPR-ийн дунд хугацааны хэрэгжлийн тайлбарын талаар хилцүүлэг хийгдэж явж байна. Одоо бол арай өргөсөн баягийн хүссэн хэлбэрийн одоо бас хилцүүлгүүдийг аймаг орнуудад ингээд 3 сар багтаагаад бас хийж амжуулахаар гэж төлөвлөж явж байна. За энэ хотын үр дүнд бол 2018 оны 5 сар гэхэд тийм ээ UPR-ийн одоо Монгол улсад UPR-аар өгсөн зөвлөмжүүдийн одоо хэрэгжилтийн дунд хугацааны төлөв байдал хэрэгжилтээ гэдгийг бас тайлбар танилцуулах ийм чухал цаг үе бас энэ жил бол явагдаж байгаа. Энэ байдлаас ингээд харахад бол иргэний нийгмийн байгууллагуудын судлаачдын одоо оролцоо, байр суурь, дүн шинжилгээ гэхээр чухал зүйл байгаа гэж үзэж байгаа. Цаашлаад бол энэ зөвхөн энэ дунд хугацааны үнэлгээ гэлтгүүгээр цаашлаа бас энэ Монгол улс нэгдсэн байгууллагын гишүүн орныгоо олон улсын гэрээг хөнөөцүүлээд бусад одоо хүний эрхийн олон улсын хэм хэмжээр хүлээж авсан үүрэг хариуцлагаас биелүүлэх хүний эрхийн хэрэгжилтэнд ахис гаргах тийм одоо хариуцлагатай үүрэг байж байгаа. Энэ тал руу бас эрхчинч одоо илэрхийлэх тусгацаад байгаа дотоодоо хөгжлийн зорилт 2030 гээд дэлхийн дахны одоо бүрүүдэд тусгасан олон зорилтуудыг хангах их олон ажлууд бидний хүлээж авмаар энд эцэгтнээс дүгнж хэлэх гэсэн юм. За ингээд ялангуяа энд бас хүрэлцээрсэн та бүхэнд бас ер нь хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаанд бас оролцох бас нээлттэй оршуудыг хэлхийг хүсэж байгаа. Тэгээд одоо 2 сар тутамд энэ хүний эрхийн олон нийтийн лекцийг бол энэ тагинд ингээд зохион байгуулаад явж байгаа. Энэ оны анхны лекцүүд юм байна. Тэгээд цаашдаа бид түрхэн 5 лекцийг энэ тагинд зохион байгуулсан. Тухайн бүрд нь зар мэдээлэл гаргаад явна. За мөн сар бүрийн одоо 3 дугаар 7 хоногийн пүрэв гарагийн өглөө 8 цагаас нийтийн нийгэм форум дээр бас хүний эрхийн тухай ярилцъя гэсэн өглөөний уулзалтыг зохион байгуулдаг. Бас сонирхсан хэм бүхэнд бол нээлттэй байгаа. За тэгэхээр бас энд бас ялангуяа оюутнууд, судлаачид одоо багш нар та бүхэн хүрэлцэн гэж бас нээлттэй байгаа гэдгээс нь хэлхийг хүсье. За ингээд одоо ихчээг маань олон нийтийн төлөө сүлээгээд байгаа бол лекц танилцуулга бүгдээрээ дуусгаад илтгэгчтэй бас ажлын өндөр амжилт хүсэж байгаа гэж хэлье.